Сайн байцгаана уу? За та бүхэнд цуурлаар хүргэж байгаа Quizcast подкастын маань подкаст гэж хэлэх бараг шаардлагагүй юм шүү дээ. Quizcast-ийн маань. Тийм шүү дээ. Чи өөрөө cast болчих жоох байхгүй. За Quizcast-ийн маань 4 дахь дугаараа инхүү хүрэхэд бэлэн болсон байна. Манай шинэ дугаарт тавтаа морил өнөөдрийн дугаарт 2 quizчд маань өргөдөн оролцож байна. За Graviton багийн гишүүн Батчаа. За Ганагч хин гэж аль баг гэж танилцуулах юм. Агар. Одоо л агаар шүү дээ. Одоо агаар. Тэгтээ эхлэл нь болохоор Даргын Даргын аавын аав нутаг. нутаггаас эхлэлтэй. Гоё нэр шүү. За сүүлийн үеийн яг одоо хүчин зүтгэж байгаа, хүчээ өргөж байгаа баг нь бол агар багийг төлөөлөөд ганаа маань хөрөлцөн ирсэн байна. За манай бас байнгын quizчдын эднээ таньдаг болсон. За оролцогчд байгаа. За хөтлөгчөөр мэдээж Мико олон Quizmaster Дөөкнэр хамтдаа байна. Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. За урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа. Баярлалаа. За эхлэх үү. шууд эхлэе да. Ямар асуултаас эхлэх вэ? Ер нь яг тэгэл бас нэг юу болчиход байгаа шүү дээ. Уламжлал болчиход байгаа. Ер нь яг хизээ анх одоо энэ Quiznet-д оролцов. Яаж явж чад оролцов. Тэгээ тэрнээс өмнө Quizcast-ийн өмнөх дугаарыг үзсэн. Үзсэн. Ер нь ямар хөө санагдсан. Нөгөө дугаар болгон дээр дурддагдаад байгаа нөхөр шүү дээ. Бүх дугаар дээр нэр нь хэлэгдсэн ганцхан 3 дээр тий. Хэлэгдээд байгаа. Өнөөдөр сая би зарлаад хэлэгчлээ гэдэг дөрөвт. Дөрөвт. Дараагийнх дээр гарах юм уу мэдэхгүй. Окей. За. Канаас эхлэх үү. За тэгээ. Юу quizд анх Анх орсон. Саний оролцсон. асуултаас. Яаж олж мэдэж оролцож. Би бол яг нөгөө Facebook-ээс л харчихсан. Гэхдээ 21 меган онд ч юм уу. Ковидын дараа юм тий. Тэгээд орох гээд орч чаддгүй байсан. Баг бүрдэг. Тэгээд уг нь Баянгол дээр болоод идэх. Тэгээд орчдөг. Тэгээд 23 оны 4 сард хамгийн анх юун дээр Тэнгисийн тэнд идэх чинь. Embassy юу? Биш ээ нөгөө титэн байна. Тий, титэм дээр хамгийн анх. Тэр чинь нөгөө нэг салбарлаад rookie гэж болдог. Гэхдээ тэр нь үнсэн байсан. Үнцэн чинь салбарлсан. Үндсэнгээ нэг Үндсэн салбарлсан. Тийм байна. Очдөг. Тийм байна. Тий. Тэр чинь нөгөө нэг юун дээр болч байлуу. Баянголлоос салбарлаж ирсэн тий. Тэгээ тэнд боки хөтлөөд Тийм. Тэр үед Нөгөө нэг групп чатан дээр нэг хүн аавна гэхээр. явж чад. Тийм орчий гэж чатчих. Тэгээд ингээ хамгийн анх орчихсон. тэр ямар боллоо гэсэн. Багийн нэрийг сайн санахгүй байна. Бас нөгөө групп чатнаас зогссон. Тэгээд тэгэхэд төрүүлсэн баг нь бол юу байсан баха. Хуушур, холт май хуушур байлуу. Гэж санаад. Тий. Салбарлууч бас нөгөө нэг хуучууд нэг явдггүй байсан. Тэгснэ цас охид очиж нэг бүснэлдэг тий. Нэрээ бод гэсэн. Нэг Чинзо энд пив таалагдахгүй нэгэд. Тэгсэн. Чинзаах Тэмрүү чинь явдаг байхгүй. Тий. ер нь тэр талаас Хоолны нэртэй л баг байсан ялаач гэсэн. Тийм. Тэгэн гол тэр багч нь бол Даргын аавын нутаг биш юм уу? Тийм биш. Би зөв хамгийн анх орсон нь бол тэр. Зөв. Тэгээд нөгөө амар сонирхолтой санагдаад байна шүү дээ. Асуултууд энэ угаасаа за хэлдэж юм байна да. Тэгээд юу яагаад гэр бүлийн найзуудтайгаа зөв хамгийн анх Даргын аавын нутаг гэдэг баг орч. Тэгэхэд яг тэр өдөр нөгөө нэг твиттерээр нөгөө нэг юу болдсон шүү дээ. Нөгөө Отгонбаатар нөгөө нэг Даргынхаа аавын нутаг. Тий. Нэг твит үлдээсэн. Тэр чинь X болсон билүү? X болсон байсан билүү? Биш ээ тэр чинь нөгөө юу юм. Хамгийн анх чинь хүн намын нэг нөхөр. Тий. Отгонбаатар биш. Хүн намын нэг нөхөр ихгүй. Одоо нөгөө боловсролын яамд байдаг Дорж хандын туслах үү? Тий. Отгонбаатар мөн үстэй. Наранбаярын туслах хичээлээ мэддэг. Отгонбаатар биш. Ямар нэг Үнэн Баазуу намын Отгонбаатар лав биш. Биш. Жижигхэн өндөр хоёр нь хоорондоо нэг зодтолтой шүү дээ. Тэрний нэг урт Тэрний урт тэр юм уу? Отгонбаатар гэдэг. Тийм нэртэй юм уу? Тэгвэл хоёр гарчин бас угаасаа уучраа байсан юм шүү. Нэг сайхан гоё уулын орой дээр харсан юу гэлээ. Манай Даргын аавын Даргынхаа аавын нутагт ирлээ сайхан байна гэсэн. Тэр нэр инээдтэй санагдаад. Тэгээ бид угаасаа нөө тулцсан байсан болохоор за ийм нэрээр орчдоо. Тэр өстө гоё. Анхны удаагаас л Даргын аав нутаг юм биш үү? Өмнө нь өөрөө баг үүсгэсэн нь бол. Зүг. Одоо тэр нь одоо хүртэл явж байгаа Даргын аав нутаг мөн үү? Зүг. Тэгээд та хэд ч юм болохоор яг үндсэн квизээс эхэлж байсан уу? Үгүй тэгээд манай нөгөө гэр бүлийн найзууд орхоо байлаа. Тэгээ бас нөгөө баг бүртүүлээд. Тэгээ одоо нөгөө манай багт байгаа тулгаа тэртээ нэг баг болоод хамгийн анх юунд орчихсон. Рукид орчихсон. Баянгол дээр. Баянгол тийш нөгөө CNC дээр. Хамгийн анхны дугаар нь CNC. Rookie CNC дээр бол. Найс зөндөө явсан шүү. Хамгийн ихний дугаар дээр нөрс. Тэгээд тэгтээ байранд ороогүй. Тэгтээ би ямар ч нэг шагнал байранд ороход нь дуудаж ирсэн. Хамгийн анх дуудаж явахд бол тэг фаны нэрвэ гэж бодож. Тийм. Тэгээ нөө орох бас нэг том нөлөө нь юу байсан? Манай хамгийн анх Даргын аавын нутаг гээ орцсон байсан чинь Мико нэг пост хийчихсэн. Даргын аавын нутаг гэдэг багийн нэр гал гэж хийчихсэн. Пост оруулсан. Тэр чинь нөгөө нэг анх тэгж уншигчин гутлаа
нөгөө юунд групп дотор зүгээр тэгж постлж байсан байхгүй. Тийм. Тэгэхээр нь за ер нь бол. Нөгөө Микод нөгөө багуудын лист байгаа шүү дээ. Тэрэндээс бас ингээд нүдэнд туссан л байна та. Хойд. За Батчаахын хувьд Нөгөө анх нөгөө цирк дээр кроно дээр болдог байхад нэг сонссон юм. Тэгээд 100 хэдэн сар 7 юм уу 8 сар тийм болов. Нэг ажил дээр суужсэн чинь манай нөгөө гравитоны амраа манайхнаас орой завтан хүн байна уу? Манай хүн товчлаа хүрээд ирээч гээд. Тэгээд тэр орой завтай байж таарад ч лөө нэг ажилласаа шууд гараад очиод. Тэгээд нөгөө талаас одоо яг гравитон дөнгөж бүрдэж эхэлж байгаа орой аахгүй. Уянгаа ирээд өмнө байсан нь болохоор амраа аригун хоёр. Тэгээд бид дөрөв тэгээд нэг ганц хоёр хүн бас нэмэгддэг билүү. Тэр орж ирээд тэгэхэд бид нар чинь 70-30 гэдэг нэртэй баг байлуу да. Таныг орохоос өмнө үү? Тэр чи юу гэсэн чинь нөгөө санаж нөгөө шагналын сан. шагналаа тэгж уудаг. Нэгдүгээр оройн 70% нь аваад хоёрдугаар оройн 30% нь авдаг гэсэн. Тэгсэн чи тэр оройноо бид 3-дугаар оройнд орчихдог. Тэнгүүд энэ чинь гоё юм байна гэд. Тэгээ ер нь бүгдээрээ баг гээд нөгөө хэд ч гэсэн нөгөө хүн хүрэлц нөгөө эрц бүртгэхгүй байгаа нэг баг болчвол бүрдүүлчихвэл яад ингээд. Тэгээд тэр оройноос эхлээд бид нар чинь бүрдээ дараагийн 7 хоногт нь орохдоо ямар нэрээр орох уу гэсэн манай уянга за бүгдээр гравитон гэдэг нэрээр орчих гээд. Тэгээд орчихсон. Тэгээд энэ гравитон гэж юу гэж байгаа юм бэ гэж. Энэ нөгөө яг 100% батлагдаагүй ч гэсэн нөгөө онлын хувьд одоо нэг гарсан таталцлын хамгийн бага нэг юм байд нэр гэдэг. Өөрийнхөө сонирхлын дагуу юм да тэгээд. Тэгээ бид нар тэр нэрээр яваад. Тэгэл яасан да. Тэгээ одоо хүртэл явж штэ. Одоо хүртэл явж байгаа. Танай багийнхан ч тэгэхээр угаасаа найзууд байсан гэсэн үг. Эхлээд бол дандаа бүгд бие бинийгаа мэддэг. Гэхдээ нэг нэгээр дамжиж мэддэг хүмүүс байсан гэсэн. Хаа нэг энэ таарна одоо. Тий. Амраа өтөр ч юм бол бүр эртний ялангуяа анх Twitter-ыг идэвхтэй байхад нэг нь дандаа гомдолдог нөгөөх нь өчи байж гэд дандаа орж ирдэг. Тийм үү тэрүүгээр их тань нэг хөршүүд байсан. Тэгээ тун удалгүй 12 сард орчимд юм уу да манай Шаги Тэмүүлэн хоёр орж ирсэн. Тэр үед нөгөө Робин Гуд гэдэг багт байжгаад баг нь өөрөө тэр багч ер нь таарах маягтай. Адиа марлаа. Ажаас үлд бид нар гравитон орж марлаа сайхан айд нар Америк явах оролцдог гэлээ. Робин Гуд бүртгэл. Робин Гуд чинь марлаа сайхан хоёр. Тэгээд Адиагийн марлагийн баг багхгүй юу? Адиагийн марлагийн баг. За. Bijil одоо яаж харж ирсэн. Тэгээд нөгөө хоёр маань орж ирээд албан ёсоор яг одоогийн үндсэн 8 жил явж байгаа 6 оны бүрэлдэхүүн анх тэгэж үсэж. Гравитон. Тэгэл тэрнээс хойш бол яг ер нь бол нэг хэсэг бол хамгийн идэвхтэй нөгөө алгасдаггүй нөгөө тасалдаггүй баг байлаа шүү дээ. Тэгээд явцсан. Багийн алхагчл одоо оюунгаа юу гэж явдаг уу? Үгүй юу? Угаасаа капитан бол уянга. Анхны өдрүүд нааг тохирсон юм нь бол ингэсэн. 7 хоног болгон бүгдээрээ юу яа гээд ээлжилж капитан тэр нөгөө гол шийдвэр гаргана гээд. Гисэн чинь нэр яагаад вэ гэсэн чинь нэр анхны тэр ордог тэр гравитон гэдэг нэрээ өгсөн юм. Тэр 7 хоногт нөгөө 3 дугаар орнд орсон чи ер нь чи их дажгүй юм байна. Үнжүүлчихгээд улраачигээд тэгсээргаас үлдээ манерыг капитанаар сонгоод гэж. Нэр ч гэсэн үлдчихсэн байхгүй. Гравитон гэж бол бас гоё нэр шүү. 100 гэж. Ер нь цирктэр бол нэг 2 жил орчим 18 оны сүүл хүртэл явсан баг. 18 оны 9 сар баха. Нөгөө дэлхийн хөлбөмбөгийн авраг эхлээд гадаа асрал ордог шүү дээ. Тэгж байгаа л засвар масвар гэж. Тэгээд завсралтсан шүү дээ. Тэгснэ хаагдчихдаг байхгүй угаасаа крон ч өөрөө. Тэгээ крон хаагдаад цирк ч өөрөө нөгөө дотоод асуудлууд нь ч тэрээс эхэлж байгаа бах баг. Тэгээд яг зөвхөн орж байгаа тэр цирк гадаа гарсан хөлбөмбөс ч юм бол орхоо болсон шүү дээ. Би чинь яг айгүй идэвхтэй орж агаад гадаа гарч нөгөө асарт ороод нэлээд том болсон шүү дээ. Тэгснэ хөлбөмбөгийн асуулт бүр зүгээр 7 хоногт бараг нэг 5 6 заавал ороод. Тэг би ч өөрөө хөлбөмбөг сайн мэдхгүй. Тэгээ манай багийнхан ч нэг бүрддэг байж байгаад. Тэгэл юу нэг тэр үеэс бол би крон дээр орохоо болсон байна. Тэгээ эдний багч анхны шүн гээд. Анхны шүнийн гудамж гэдэг нэртэй байж байгаа. Амар арманчтай. Анхны шүн болж байна. Яг нөгөө даргын аавын нутагшилтын тийм рэндом нэр байгаа. Тухайн үеийн тэр шүнийн гудамж нэгтэл те. Тэр үеийн анхны шүнийн гудамж. Тэгсээ танах чинь нэг back to back төрүүлдэг лөө. Тий, нэг удаа тийм юу байгаа. Тий. Back to back төрүүлсэн. Түрүү гэснээр саяхан нэг пост гарсан. Юу гэдэг нь сануулдаг шүү дээ постууд. Тэгсэн чинь бид нар чи анхны түрүүгээ 11 сарын 24-нд байлаа. Тэр хавцаа авч ирсэн юм бил. Хамгийн анхны юу? Хамгийн анхны. Анх удаа төрүүллээ гэдэг. Тэгээ манай тэгсэн чи яг тэр үед яг харж ирсэн чинь Шаги Тэмүүлэн хоёр бас ирээгүйсэн.
Тэгвэл CNC байх нэ. Үгүй. Кронод. Крон дээр. Кронод чи хэд бас төрүүлсэн. Тийм баг. 2 3 ч юм. Хин аргун энэ төр болохоор бас танаас өөрөнд байсан. Анханасаа тэгэл Лавга бас байсан. лавга сүулт орчихсон. Яг тийч орон гар нөгөө 70 30 дээр байсан юм шиг байна. Тэгээд бид нар ч нөгөө хүн дутглал нэгнийгээ дууддаг байсан. Ер нь л яг нэг 6 гараа яг бат байрах хэцүү шүү дээ. Тэр бол боломжгүй юм шиг. 2 3. Тэр нэг хэсэг бид нар ч яг 6 гараа нөгөө лавга сүулт орж ирэл яг 6 гараа барайл яг явсан баг. Биш 7-х нь болж орж ирэл тий. Гэтэ чи нөгөө яг 6 гараа явах чинь ингээл нэг нь нэрч чадахгүй амжихгүй нэг нь таслана. Замын байх хэвээр л та тий нэг юм яралтай. Тий. Танаа багч нь тэгснэ ингээд явж хагаад юун дээр ноутал дээр ер нь ордог байсан. Бүгдэнд нь нарсан. Санж ийн. Ер нь нэг завсарцсан үе чинь юу лээ? Баггүй. Гайгүй. Гравитон бол ерөөс завсарлаа. Улирал ер нь завсарлаагүй байх шүү. Өдөр бүтэн бол завсарлаг баг. Зүгээр яг хагасалж энэ төр бас завсарлж ирсэн байж магадгүй. Үгүй нэг хоёр зүгээр тасалсан байж магадгүй. Нэг бүр алдартай юм байгаа ш нөгөө та хоёр постн дээр хүртэл өчсөд. Би манай багийнхан дундаа яга ширээ захиалахаа мартчихдаг. Тийм. Тэгээд нэг тасалсан. Тий. Тэгээ би энэ рүү аялагд манай нөгөө дундын чат задраад нэг нөхөр ил тавиад хүн болгоо мэдээг. Эннээс болоод гэдэг. Тий, тэгэхээр нөгөө чи бүгд эдгээр нэг ширээгээ захиалахгүйгээс олж ороогүй юм байна эдгээр. Одоо ер нь ростер хилэн хүнд эргэлж байна. За яг өнөөдрийн байдлаар гравитон дээр манай амраа маань бас нөгөө ажилтай жоохон завгүй Сүүлийн үед бол харагдахгүй байгаа. Тэгээд манерыг оруулахгүйгээр бол 8 хүн байна уу? Наа зөв. Яг идэвхтэй. Биш. Энэ танаа гүрд 9 юм уу? ади бол байдаг. Тэгтээ Ади идэхгүй. идэхгүй мен дээр ирж амждаг. Мен дээр ирж амждаг гэдэг юм тий. Тэгэн гутал ер нь 6-аас олон хүн болцохоор яаж зохицуулж байна? Гайхав нэгтгэдөр юу яадیں۔ Пол тавьдیں۔ Групп дээр. За өнөөдөр энэ 7 хоног хин ирэх үү гэд тэнгууд орн орохгүй гэд эхний 6 дгээ шууд автомат. Зөв. Бүгдээрээ орно гэвэл арай хоцорч харсан үлдэж таарах нь шүү дээ. Нөгөөтг нь угаасаа 6 болчихгод нөгөө нь сал дөхөөлч. За Дүүрчлээ гэдэг. Гэтэ тийм тохиолдол багдуу нөгөө хүн болгоны л ярьдгаар ингээд өөш чи яах юм ийх ингээл Нэг хүн нөгөө нэг хүн зохицуулдаг гэдэг байгаа шүү дээ. За агар баг болж шилжсэн одоо хөдөл процессээс яриач. Одоо даргын авийн нутгийг чи болохоор ингээд цуглуулахад хэцүү байж байгаад өөр баг болчихгүй яав. Гүг манай даргын багийн нутгийг нэг залуу Австрали явцсан. Тэгээд ер нь хүмүүс хүрхээ байгаад. Тэгээд маа нэг төрөөгээд найз үү те. тэр одоо агаарт байгаа яа. Тэгээд тэднийд нэг хүн дутаад тэгэхээр за орч. Тэгээд даргын авийн нутаг одоо бол баг байхгүй байгаа юм уу? Бага. Арай нэг өөр бүрэлдэхүүнтэй орж. Бүрэлдэхүүний өгдөө гэдэг орч. Тэгээд чи үүсгэн байгуулсан багаас явцсан юм уу те? бага аяг гарцсан шүү дээ. Хаяагүй. Багийн ахлагч нь явцсан. Хаяагүй. Одоо тэгтээ сүүлийн үед агар багийнхан бол рукийг бадж байгаа шүү дээ. Мейн рүү ч ерэн сайн үдчихэж байгаа. Ер нь мен дээр айгуу сайн орж ирж байгаа. Одоо FM агаар хоёрыг бол Гэтэ рук ордог. рукид ордоггүй баха. Орох болчих юм уу? Тийм. Миний санахаар энэ үлрэлийн оноогоор дунджаар 2 тавьжсэн байна. Тийм бах. Агаар гэхдээ яаж байгуулагдсан юм бол одоо жишээ нь нөгөө тэр чинь ямар баг вүлээ? Нэг нүдэн шилтэй охин чинь хин гэдэг вүлээ таны багийн. Бүгдээрээ нэт шилтэй шүү Тийм билүү. дээ. Маа багч одоо төрөөгөөс босна бүгд нэт шүү Стил руки биш ээ. дээ. Юу яаж магадгүй. Мэдгүй хэхэг. Мэдгүй хэхэкагийн нэг охин бол харагддээ. Хідэн хүн шилжээд байгаа мэдгүй. Тэр охин ч үгүй айгу удаан орж байгаа маа. Тэгэхээр яг төрөөгийн байгуулсан баг гэсэн. Төрөө байгуулаад одоо энэ хүмүүс ингэгээд. Даргын авийн нутаг чинь тэгвэл рукигийн баг байж байгаа. Чи ер нь мейн рүү дэвшсэн юм биш те? Тийм. Дээд лиг рүү. Дэвсэн ч байх тий. Дээд лиг рүү алхаж. Арай илүү бас нэг компетитив үзэх Тэ. зорилгоор. Тийм бас байранд ормоор шүү дээ. Энэ үйлрэл чинь даргын биш агрынхан аягүй сайн оноотой явж байгаа. 2 3 тавьжсэн. Одоо яг таллагдсан дугаар байгаа. Тэн дээр бол агар 2 байгаа хаа. Нэг санаад. Бэртэг яваад. Бэртэг айгу ороод хоолоо. ирсэн шээс үл. Өртөг угаасаа нэг байгаа. Бэртэйгээ ер нь нөгөө байрнаас нэг унаагүй. Хай 6 бол айгу сайн явж байгаад нэг удаа байрнаас унаад жоохон алдчихсан. төрөлдөг. Энэ ихсэн шин сизон дээр хайж байгаа угаасаа муу байгаа. Тийм баг шээсэн. Энэ ихний дөрөв тоглолтын сая л нэг байранд орж Бэртэйгээ айгу сайн байгаа. Тийм бэртэгөө сайн эхэлж байгаа юм байна. Агар харин бүр онцгой айгу сайн байгаа гэсэн. Тэгэхээр арийнхаа баг магаас ч бас оног айгу. Агар гэдэг нэрээр энэ сезоноос эхэлж байгаа. Үгүй өнгөрсөн үйл. Одоо 2 дахь. Өмнө нь ямар Өмнө агарч орж лээсэн л та. Би ороод 2 дахь л та. Тийм баг. Агар гэж үн байсан. Тийм байсан. Би ч юм бол ганаагаар л төсөөлөд шүү дээ агарыг. Үгүй нөгөө нэг шар залууч хин гэдэг үлээ. Би одоо Төрөө харнаас төрөө. төрөө илүү. Тийм төрөө ч юм бол яг агар гэж нилээ сайн. Танах сүүл тэр нөгөө Skyfall тэр жоохон тэрсэн нөө. Яасан Джеймс Бонд гэдэг ахуулаагүй. Skyfall гэж биччихээ тэрийгэ дараад James Bond гэж. Тэгээ тэрийг аваа.
Тэр чинь авахгүй л дээ яаж. Яг гоо байранд орж байгаа. Тэрийг авчих юм бол дээш ахих гээд байхгүй байр. Хоёрлооч илүү айгу өндөр орж ирэх гэсэн. Гурлооч илүү орох Тийм гэсэн. гурлоо дөрвөлөө орох гэсэн. Тэгээ тиймэрхүү процесс бол амар. Танад тэр зургийг ч мэдээгүй. Ганц тэр зургийг л мэдээгүй. Тэрийг мэдээж Ярьжсэн боловч өөрийг авчихгүй. Бусдын бол яг энэ байна гэж мэдчих. Биччихээ. Тэр жоо нэг юм экскаватораар богоны артлыг онгоолгоод орж байгаа л Ядчих экскаваторын доор бас нэг 2 машин байгаа байхгүй. тийм үү. Зинхэр нөгөөх нь юучлээ. Тэгээд нөгөө бодж утсан за Fast and Furious гэж олчих гэсэн. Загнуулаад бичдэг. Тэгэхдээ угсаа сонголтонд чиж байгаагүй юм шүү Skyfall. Skyfall нь James Bond гэж дурддагцсан нэг. Яг Эднийх бол бүр Skyfall гэж бичээд тэрийг дараад James Bond гэсэн байгаа байхгүй. Манай хоёр харилцдаг гэсэн байхгүй. Нэг нь Harry Potter, нөгөөх нь James Bond. Хоёулангийн артлынхан арай өргөнний сонгогдож байгаа байхгүй. Мэдж байгаа бол нарийн. Тим тийрэлт чинь бас амар орж ирнэ сте тухайн оройно баг дээр. Тэрэлтүүд байна шүү дээ. Танах бол одоо олон жилийн Айгу гоё тэрэлтийг ярьж байгаа. Баянгол тэр хизээ үлээ. Хэдэн жилийн өмнө нэг юм асуулт өгсөн нөгөө 100 төгрөгийн зоосон 100 төгрөгийн ард дээр юу байдаг вэ гэж. ямар барилгын зураг байдаг лээ. Тий. Санаж байна уу? Тий. Гандангийн зурагч байдаг. Гандан байдаг. Тэгсэн чинь бид нар 2 вершн сонголт яриа л. Ордон байдаг үстэй гэлсгүй ганд байдаг. Тэр орч 500 ирэл бай. Тань мэдгүй байдаг сонголт ярьж жагаад байдаг. юу яачдаг байхгүй. Төрийн ордноо бичээ болчихдаг байхгүй. Тэгээ нөгөө ярьж байхдаа нэгнийгээ уушаа төрөвч чинь мөнгө зүг байхгүй. Уул нь байд юм а төрөвч алга уушаа мөнгө нь байхгүй бид нар гэж явж үзсэн. Хууцаа хураалгасан гадаа кармага авсан төрөвч авсан чинь 100-ын зоос гараад ирдэг. Нөгөө чинь тийрээд зоос нь байсан биз дээ. байсан. Тэр үе чинь бид нар нөгөө тэмдэглэл эднэрийг хордгүйсэн шүү дээ. Харж болно. Тэр чинь болно ш. Тэр чинь одоо хүнд байгаа юм чи тий. Утсаа харж болохгүй одоо нөгөө юу чихвч болохгүй л гэдэг байсан шүү дээ. Ингээд зоосон байж байгаа. Тэгээ нөгөө манай хүмүүс маань тийрээд нэг 7 хоног эмэрсэн байна. Хим байсан тэр. Яах юм бэ? Нэг ч манай групп чинь бахан эмотоор нөгөө ник нэмэнд дүүрдэг байлаа шүү дээ. Ээлжилж ямар одоо. Тэр яма гэдэг. Тэр нөгөө нэг ер нь бол одоо саяных шиг тий зоос нь гараад ирчүүл тэр чинь хариулахад бол хаагцсан биш байхгүй. Тэр чинь тухайн хүний тохиол байхгүй тий. Аз завшаа тий. Тэр чинь ховор шүү дээ одоо зоос нь хувц угаахад ийм тэмдэглэгээ асуусан чи бүгдээрээ хувцаа ухаад боо юм болсон шүү дээ. Сүүл нөгөө нэг хитэн дөрвний артлын уул нь ямар уул вэ гэж асуулаа. Отгон тэнгэр гэдэг. Тэгээ тэрийг бол шууд бол отгон тэнгэр гэж хэлэх боломжтой байлаа. Отгон тэнгэрийнхаа бүр ингээ хойд одоо айгүй өвөрмөц зөнгөөс нь хардаг зураг байдаг. Тийм байлээ. Отгон тэнгэр гэж ойрлоо дийлээгүй. Тэр чинь 100 төгрөг байхгүй бас. Тийм 100 төгрөг 50 төгрөг 500 дээр ч байгаа шүү. Тийм 500. 500 дээр чинь 500 өөр болчих гэсэн. Гэр тэрэг байгаа. 100 дээр бол тийм ямар ч зэн Сүхбаатартай мөнгө нь байхгүй. Манай бурхан 20-оос дээшээ 20 50 дийлдэд 10 20 тэнгуут нь дараад 10 дээр чинь 10 байгаа. 5 дээр чинь тохиож жоохон уурлах юм уу гомрох юм. Та нар хүний хариулт авсангүй гэдэг. Манай шагийн чинь бас их гоё хүч нэмж тиймэрхүү юмд. Жагс нохоо гэж тоосонгүй дээ. Ямар нэг юм хийгээч гэдэг. За тэгвэл одоо сая бас гарч ирээ. Ер нь нөгөө нэг одоо баг доторх зохион байгуулалт гэж үүдэн шүү дээ. Одоо түрүүл өмнөх дугаараа дээр бүгдийг л асуужсан те одоо ардчилсан гараа өргөдөг. За дээс маргаан шийдэхээр одоо нэг юм хоёр хариултан дээр үлддэг те. Тэгэл танаад одоо юугаас аграас манайх бол эргэлзгэл юм бол бичдэг юм ерөөсөө. Яг бат хариулт л бичдэг. Тэрнээс санал хураах ч юм уу. Эргэлзүүл бичихгүй. Тийм бичихгүй. Аль нэг наа чи биш хаа гэх юм бол за гэх. Гэхдээ хамгаалж байгаа хүн угаасаа би мэднэ гэх юм бол за гэх. Тэгэхээр одоо хоёлаа санал зөрөлдөхөд хоёлаа 50-50 болчихвол бичгээ болчих юм байна. Болчих. Нөгөө нэг баталгаат юм дээр биш зүгээр ингээ наа чи энэ юм биш үү дээ ч юм уу гэд хоорондоо багаараа ярилцдаг штэ. За бичих юм уу бичихгүй юм уу за гараа өргөм өргө гэсэн юм бол байдаггүй л гэсэн. Тэгээд 100 0 гэж байна нөхөөс нэг 90 90 бол бичихгүй юм те. Тэг яг нөгөөдгөө ингээ баттгаад энэ мөнгө юм бол. Тэгэхээр хэрвээ чамд тийг санагдж байгаа бол чи бүр 100 юм шиг хамгаалж ээж бичүүлэх нь шүү дээ. Тэгээд 100 юм шиг хамгаалаад бичээд алдвал яах вэ? Тий, тэгэхээр оноо алдаад байранд орохгүй нэ гэдэг чинь тэгээд. Тэгэхдээ наа чинь зөвхөн 5 дугаар үед. 5 дугаар үед. Яа, бусан дээр бол тэгэл тий, бусан дээр нь бол за энэ хавцаа юм байсан баха ингээ дайлан гэсэн санаа гаргал ирнэ. Тэгээ санал хурааж мураах. Онцгой өрмөц юм бас гайгүй юм. Гэхдээ санал хураахгүй ч сонирхол юм байна тий. Логик дээр бол яг санал хураана. Логик дээр ч бол янз бүр хариулт. Би ингэж бодож байна. Энийг даглаа гээл те. Илүү ярилцах арай боломжтой байна гэх. Бусан дээр бол тэгэл бат юм дээр л үчдэг те. За одоо 8 9 жил болж байгаа багийн хувьд ямар. Манайх ч юм бол аяг алдартай баг шүү дээ. Дипер гэрээ. Диперсээр гадаа буруу хариултаас огч явуулчихдаг. Эсвэл ер нь бол энэ бол энэ. Гэхдээ энийг сонгоё гэж бурууг нь хариулаа явуулчихдаг тохиолдолч байна. Тэгэхээр нөгөө өнгөрсөн 7 хоногч нөгөө оролцогч өмнөх дугаарын оролцогчид гэсэн яриад байгаа тэр нэг зарим асуудлууд ч байгаа байхгүй.
Гэтэ нөгөө дипертгийнхаа сүүлд нэг бид нар нэг яриад байгаа юм. За бүр болохоо бол хамгийн анх толгоонд оржсэн хариултаа авал яад юм бэ гэдэг юм руу бас яваад байгаа. Тэгвэл харахгүй тэрлэггүй те. Яагаад оржсон бэ гэхэл ямар нэгэн байдлаар нөгөө холбоос чинь нөгөө хүчтэй байна гэдэг тийшээ явъя гэдэг бас нэг хандлага юм байгаа. Эсвэл капитанда за сүүлийн юга шийдгээд өгнө. Тэгээ алдсан ч алдахгүй ч хин ч юм ярихгүй байж болно шүү дээ. Өөрөөсөө нэг итгэлгүй баг бүгд итгэлгүй. Нэг итгэлгүй юм чи багийн ахлагч одоо бид нар тэгээд 8-9 жилийн дотор бүх юмыг үзлээсэн. Нөгөө санал хурааж ч үзлээ. Нэг нь булаагаад би толгоогоор хариуцъя гэж ч үзлээ. Ялангуяа тэр нэг юун дээр их зөвхөн нэг асуулт байсан юм а тэр нөгөө дэлхийд тэр хамгийн их борлуулалттай цагаан дарс гэдэг. Дөг Баянгол тэр тэн дээр би толгоогоор даая гэж чад саке гэж чид алдчихсан. Яагаад вэ гэхээр өмнө Крона дээр лөө Баянгол дээр бас ирж байхад саке номер 1 цагаан вино гэдгээр явдаг байсан. Явж исэн байхгүй юу? Тэр байна наа чи дахиад ирчлээ гэсэн чинь яг тухайн үед зөвхөн виноныхаа сортыг асууж дараад шарданаага шардана гэж бичиж дараад наач нэр саке байна гэд дараа явуулчихдаг. Өөрөө шарданаага хилцсэн мөртлөө гэдэг ч юм уу янз янз. Тийм харуулж орж ирээд үү? Тэгээд Шаги чи нэг удаа бүр юм уу батчаа навшстай хамгийн буруу бичээд явуулсан байна хилээд ах чигээд. Танаа бичдэг хүн таалав. Ер нь бол би. Гэхдээ заримдаа нөгөө булааж байна. Одоо болоо гэн. Ялангуяа тэр нөгөө нэг Финланд олон дурлагдсан тэр нөгөө үсгний зөрүү гэн. Үсэг харин. Гэхдээ яг би ойлгосон л доо Микот хоёр бол ялч хүүхдүүдэд хамгаалаад зөрхөөсөр аргагүй. Чи ойлгомжтой энэ хоёр чинь бичлэлтэн дээр чинь гэж орж мэдээд байгаа бүрт хүүхдүүдэд хамгаалдаг за гэж буцчих. Манай наад агуулаач. Тэр чи ямар үг байлаа? Энэ биш тэр чинь нэг юуны нэр байсан юм аа. Үсэг лөө. Энэ хоёр дараалсан гэж шүү дээ. Эхний үе дээр игээрээ явчаад нөгөө бид нар чинь бичлэл ингээ явчихдаг шүү дээ. Урдмж. Тэгээд хоёр дотор нь N яг тэрнтэйгээ наад чинь сүүл үе шүү дээ бас те. Тий саяхан чи Баянгол энэ чинь нөгөө өмнөх сезоны ихээ явцаа л байна. Энд юм уу? Биш Баянгол дээр Баянгол. Дуусхийн өмнө ахгүй те. Зуны завсарлагын өмнөх байхгүй те. Дараад нь би дармалт ч үзүүлдэг. Маа гэд нүүрэн дээр Микогийн ер нь яг наадаг. Тэр чинь бас амар их маргаан дагуулж байгаа байхгүй? Харин тийм. Яг тэгээд би ойлгосон л доо нөгөө ялч. Хүүхдүүдэд хамгаалж болохгүй тэр чинь. За. Таныг одоо ингээл юу яаж штэ? Ууралж штэ. Хилээд ах чинь ингээд өөр юмнууд бичиж явуулсан байлээ гээд. Тэгэхээр одоо ингээд хариултын өснөгтийг бүглэх эрх мэдэл ингээд гарт ороод ирэхэд бас тийм сэтэл төрж гинүү те. Баахан нэг зарим дурдгдсан хүмүүс шиг бас бишээ бид нар ч бас бид нар ч нөгөө бас ер нь бол их хүмүүс токсик гэдэг бас их ардчилтай баг штэ. Заавал ч нэг нь тойрно. Яг нөгөө шагийн өвтөр чинь жоохон албаар нөгөө хэдийгээ жоохон яад нөгөө юу хийн жоохон яжлах гэж шид юм уу үзийг л үзүүлэхгүй гэсэн суугаад. Тэгээд дараад нь заавал хүн болгон тойрно. Тойрохгүй үед заримдаа алдсан байх тохиолдол би буруу хийж эсвэл дээр доор нь оруулаад ич. Ялангуяа над дээр бол тийм их асуудал их гарна. Тэр чи одоо бас нөгөө нэг руки алдаа ш дээр доор оруулна. Тэр чинь тэмдэглэхгүй байгаа юм байхгүй. Эсвэл яарад өөр юм дээр хитг анхаарланд бол дипэрсэн л бичээч юм байх уу танаа багш? Ань би. Биш нөө асуулт бичих. Тэмдэглэдэг хүн байх. Ер нь бол нэг тэмдэглэхгүй байсан. Одоо харин манай дээр оюука орж ичээд бол ер нь бүх асуулт тэмдэглэв. Оюука бичиж авд юм байна. Би ядаж бас нэг юм нөө асуултынхаа поинтуудыг дугаартаа бичиж. Тэрийг бол бид хүн болгон бичнэ л дээ. Ялангуяа би бол ингээд нэг 1 2 1 ч гэдэг бичиж авчаа. Гэтэл тэр чинь бас алдагдсан байна. Үгүй бичдэггүй гэсэн үг биш үү? Тэр байсан гэсэн үг байна те. Тийм бас нэг нь бол бас бичдэг. Жохон эргэлзээтэй юм байвал тэрийг ингээд шууд 1 2 ч юм хуулаа авчиж чаа. Бусдаар нь бол үгсэхгүй бол хуулж авдаг баг. Агрынхны хувьд манайх бол үгсэхгүй бичиж авдаг. Нэг хүн төлөөд. Манай багийн Ану гэдэг хүн бол яг бүгдийг нь тэгэл одоо эргээл заа Ану харцгаая гэж архив нэгээл те. Хариулт зарим нь бол хариултаа үлдээч штэ. Дараа нь цаг гарангууд яач. Тэгээ яг бүтнээр нь уушгүй бол хагас биччих юм бол тэр чинь бас олддгүй хариулт. Хариултын цаасны хувьд хэн барих вэ? Манай багийн Гарма гэдэг хүн. Манай багийн MVP болдог. Тэр хүн бол яг одоо цаасыг хариуцсан MVP. Тэгээд ийм одоо үзүүлэхгүй те одоо би ингэ биччихлээ ч юм уу. Тиймэрхүү юм хэр байдгүй. Манайх ч яадаг штэ ярилцаад хариултаа болчоод бичдэг байхгүй. За нэг нь бичиж байгаа хүн чинь одоо нэг хувийн эрх мэдэл гаргаад тэр бол бас эмэгтэй хүн хариуцж болохоо тэр нь арай гайг байх. Дээрээс нь ч залуу баг болохоор нөгөө юм диктатор арай бага л байт юм байна те. Диктатор. Яг бидний өмнө орж исэн юм даа жишээ нь ингээд өөрөө мэдээд хариулчих те. Та нар энийг баг юу гэж бичигдсэнийг мэдэх шаардлагагүй энэ гэсэн юм яриа гардаг. Хэцүү нэртэй. Одоо юун дээр бас сонирхол татчихъя л да. Жишээ нь багийн танах ингээд нөгөө нэг ширээ захиалах
чадахгүй үлдсэн биз дээ. Тэгэхээр ширээ захиалгын процесс ер нь яаж явдггүй? Нэг хүндээ даатах тийм үү? Эсвэл ингээл мөнгөө шилжүүлээд явуулах уу? Ээлжилж 7 өнөөр авд юм уу? Тэрэн дээр ер нь ямар зөксөлт явах вэ? Шагналын мөнгөө ер нь яадаг бас шагнал аваад тэрийг хуваад юм уу? Сан үүсгдэг багууд байт юм лээ те. Дундын. Тий. Яг янз янзын юм л олон жил туршлаа шүү дээ. Тэгээ сүүлд яадаг болсон бэ гэхээр уул нь бид нар чинь нэг сар нэг хүнд нэг сар ч юм уу өгдөг байсан сизон. Тэгэхээр сүүлд бол ямар ч хин нэг нь төрүүлж аваад капитан ч юм уу би ч юм уу одоо хин нэг нь авчаад дараад нөгөө үрдүн гартлаа хүлээн. Үрдүн гараад нөгөө шагнал авчих юм бол тэнцэнээс мөнгө буцаага авчихна. Тэнгүүтээ тэр бас нэгэнт шагналын мөнгө гэсэн тэн дотроос дараагийн ширээнийхэн мөнгө судаа авчихна. Зөв. Тооцоог нь авчихна. Тэгээ үлдсний хуваарь гэдэг ч юм уу тиймэрхүү юм. Тэгэхээр бас яг нь хит олон хүнд яачлаа нэг нэгэндээ найдчлаа гэдэг нэг ширээг болчихдог. Харин яг нэг хүн дааж авах ёстой юм бэ л дээ. Тэс гуугаад нөгөө сезоноор захиалч ягаад дийлэхгүй байгаа шүү дээ. Тэгвэл яг хин нэг нь мартчих гээд байдаг байхгүй. Ширээ даадаг хүний Камбож гэдэг лөө. Бангладеш гэдэг лөө. Камбож гэдэг. Манайд Бангла гэдэг өөр л хүн байт юм да гэдэг. Хүмүүс ширээ даадаг хүний тэгж нэрлээд байдаг шүү дээ. Манай хувьд бол оройн шууд авчтай. Шууд эвентийн орой. Тий нэг хүн хариуцаад. Энэ хідээс нэгдэж чинь манай ширээ. За би яг тэрийг сэвдэг авцсан. Гэтэ эвентийн төгсгөлд бол авчдаг л баг л та тийм. Нэгдэлтэй авч 9-9-гээд нэгчд 8-9-гээд нэгчдэг баг. Тэгвэл завсарлаганаар авах. Тэгээс баг хойно нэгж байгаа. Тийм үү? Тийм үү. Харахад тийм. Нэг хэсэг чинь бүр рукин гэсэн юм. Завсарлаганаар дуусчихсан дараагийн 7 хоногийн ширээ. Тийм тэгээд нэг хүмүүс ягаад зү тийм. Болимэл. Ямар амар юм ингээд. Голны хатал портлын хідэн цагт нээн гэж кода бичсэн үгсэн. Тэр гэхдээ ширээ захиалгаж их хэцүү шүү дээ. Бид нар нэг удаа давхарчдаг байхгүй. Хоёр ширээ авчихсан. Тэгээ нөгөөхийн нэг нь илүү юм чи за хурдхан шиг өөр хүмүүст нөгөө ширээ авах хүмүүс нь аваарай гэсэн чи юу гэхэл тэр нэг постн дээр ширээний дамчин болоод миллион додолсон шүү дээ. Одоо харин багууд бүр аюулгүй байдлаа бодоод 2 аваад тэгээд яг ихний өмнө амар тулгаж зардаг юу гарч ирээд. Юун дээр шагнал дээр явах уу таад? Тэгэл тэр манай үгүй тэнцэнээс тооцоогоо асаал тухайн өдрийн тооцоогоос үлсийн хоримтлуулаад одоо манай багч мөр хоримталтай болоо шинжилгээ хийсэн. Шууд фонд болгочтой биш. Тэнгуут тухайн оройгоо зүгээр энжойдод тэгээд мөнгөө бол шагналаа бол хураагаад шүү дээ. Манай багийнхаа сонсоорой. Мөнгөний нэрдэг хүн. Гэхдээ ер нь лаг юм нэг сахилга баттай сонсогдож дээ юм ингээд савлаад ахгүй одоо. Тэр бас хоримтлалтай өөр ямар багч хоримтлалтай гэдэг үлээ. Би асаа гэж яг сонсож тэр хоримтлалтай байж бас магадгүй баг тийм. Танах ковидор 2 баг болж хуваагдаж байгаагүй. Ковидыг 4 үнэтэй болоход. Уу яг зүгээр нэг нэгээр өөр баг төр орсон тохиолдол байж магадгүй. CNC дээр бол бид нар яг тэр ковид хийдвэ штэ. Тэгэхэд бол 4 болсон. 4-өөр ордог гэсэн. Тэжээж бас бүгд олдохгүй штэ. Тэгээд аюулгүй байдлаа бодвол тийм. Дараа нь бол яг нэг нэгээрээ магадгүй илүүчүүл өөр баг руу зүгээр төр одоо stand in гэдэг чинь орж исэн байж магадгүй. Жуулаа чи ковидор 2 болсон байт юм л да. Тэгэхээр танахыг. Гэтэ жуулаа чи бол яг хүмүүсийн чихэнд айгүй идэвхтэй сонсогч эхэлдэг чинь CNC гэж шүү дээ. 2 3 дараалал тайзан дээр гарч ирээд санаад. Тий. CNC. Шинэ баг гайл. CNC дээр чинь жуулаа нэг 6 дараалж. Тэр чинь ковидын өмнөх CNC байхгүй? Гэтэ CNC. Ковидын өмнөх CNC. 6 дараалж 2 дугаар ойрон дараад төрүүлж өгдөг. Тэгээд тэгж айгаа их нэрэнд орол. Явчихсан. За. Квизийн өөрчлөлтүүдийн талаар ярил л да. За хиний ковидын дараа орж ирэхэд чинь квиз яг ямар байсан? Яг чи анх орж байхад формат нь 6 раундтай тий. Үгүй 5 үед. 5 үед тий. 5. 5 үед. 6 асуулттай тий. 6 асуулттай. Хасах нэгтэйс зөвлөх. Лог нь 2-тай. Тэгээд хасах нэгтэй. Бид нар чи рукигээч гэсэн логтой явуулдаг байсан мах шүү нэг хэсэг. Үгүй хамгийн анхных лог. Тийм баг. Руки 1. Тэгэл хөгжим бах тий. Тэгэл хөгжим. Тэгээд ер нь руки 1-ийг яагаад гэхдээ яг лог биш бүр нэг сонин яг санаа асуултууд оруулж ирсэн. Тэгээд нөөцийн хувьд аягүй хэцүү юм байна гэж ойлгоод. Тэнгуут л ганагийн хувьд нөгөө нэг өмнөх дүрмийг бол мэдгүй юм шүү дээ. 4-10 явдаг. 10-4 ёо тэр бас л чангаасна. Одоо бодохоор аягүй гонхтой. Тэгтээ гоё. Тэгтээ хас хоноогүй. Тэр чинь 1-р үеийн 10 зураг. 2-р үеийн 10 рандом явж байна. Тэгээ 3-р үеийн сэдвтэй 10 болчихж байгаа. Тий, сэдвтэй 10 явснаа. 5-р бишээ 4-р үеийн дахиад зүгээр рандом 10. Рандом 10. Ягаад Аз гэдэг нөх хэлж тэр чи яг мэддэг юм таарч лаацтай байхгүй. 10 оноо гармалж байгаа. Мэдгүй л 10 оноо алдчихж байгаа. Яг сүүлийн одоо юун дээр чинь 5 нэмэх хасах дээр тий. Тийч чи яг л Аз нь арай бага л да. Мэддэг юм дээр хариулаад яг мэдлэгээр оноо аваад байгаа байхгүй. Тий. Яг бидний хувьд бол
хизээд нөгөө хэд гэсэн их ярьдیں۔ Нөгөө бидний хувьд бол логик асуултууд орж ирсэн айгуух таалагдсан. Бид нар илүү яг нөгөө сүүлд нөгөө асуултууд юм рандом болж эхлээл нөгөө илүү залуужаал эхлэх үед бол бидний нөгөө барьж авч үлдэх гол юм маань логик болж байгаа. Энд дээр ч ач холбогдол. Энэ дээр гүйцэн шүү гэж явдаг. Нэлээд асуултын нөгөө өөрчлөлт орж ирээгүй үед шинжлэх ухаан орж ирдэг байх чинь цаас бэлцтэй байсан. За шинжлэх ухаан хариуцдаг 2 хүн байна. Нөгөө шар мэдээск entertainment хариуцдаг 2 хүн байна. Түүх мэддэг тэр байна эдгээр ч ингээд хуваарилсан шах. Төрөлжилтийг ер нь багцаалах боломжтой байсан чинь асуулт залуучдаг гэдэг нэг юм үйл явдлаар наа болсон юм байна л да. Ойлгомжтой л да нөгөө бид нар ч их ярьдагс хоорондоо таарахлаа энэ хүмүүсийг яаж их авчрах вэ? Харин тийм. Тэр үед бол ялч нөгөөдөг авчрахад тэр асуултууд хүрээд хэлсэнтэй холбоотой. Яг нөгөө өмнө орсон хүмүүс ч юм уу бидний хувьд ингээд бидний нөгөө магадлал бавараад буураад эхэлж байгаа. Одоо би хаяа өмнөх асуулт за нэг 20 дугаар ивент 30 дугаар ивент харахаар хүнд асуулт асуудаг байсан мэт л ер нь. Гэхдээ тажгүй тэр чинь биднэрт бол айгуух таардаг байсан. Тайдад болохоор таарад тэгснэ. Тэр чинь ингээд тэр ингээд чиглэлээр ингээд форматаар яваад ахаар цөөхөн хүрээндээ үлдчихэд байгаа байхгүй бид нар те нэг юм 30 баг дотор л үлдчихгээд байгаа байхгүй. Тэнгуут төрөлжүүлээ олон хүн авчрыг гэдэг айдагч хэдүүлээ ингээл квиз дуусаад нэг PMS уугаал суугаал ярьдаг байсан шүү дээ. Тэнгуут л ингээл илүү олон хүн авчрахаас инкээс ингээл титэмдэр танаа багтай амраад хоёртой лөө шээгээ тэжлээ уулзч нэг ярьсны. Тэр чинь бас нэг шинэ жил хавцаа. Дараа яг за руки хий гэж яг битээр ярьжсэн шүү дээ. Нөгөө юу бир хаус лөө нөгөө Новотелийн додол бид нар бас тийм дараа нь баахан суудаг байсан шүү дээ. Сенцгийн гадаа их өмнө ч юм уу дараа нь суудаг. Хоёр гоё юм хийж байгаа юм байл шүү гэл тээ. Тэгж амжиул яадыг гэл. Тэгэл нэг эгимэги гэл тээ. Тэр үе чинь бас нэг юм сонин одоо бас нэг одоо квиз дуртай болох шалтгаан ч гэдэм үү нуудын нэг нь юу вэ гэхэл тэр үе чинь нэг тийм хандлага байсан. Боловсрлаар мэдлэгээр яах юм. Тэр одоо юу гэдгийг шал хэрэггүй юм чи сэтгэл багт болно гэдэг. Нэг хүний хэлсүүгээ буруу орчуулах хөрвүүлэх маркер юм. Тэгээ одоо бид нар чи яриалгүй энэ чинь амар чухал. Энийг квизээр дамжуулж бас бол нэгээд тэр нөгөө ойлголтыг нөгөө дарах хэрэгтэй байна ч гэдэг юм байна. Дотроос их гой юм ярьж байна. Тэгээ өөрсдөө сүлдэд ортой болно. Мэдлэг чи хэрэгтэй. Мэдлэгээр дээрэс нь ялангуяа их болихэд их мөнгө хожиж болдсон юм гэдэг хүмүүс ойлгуулчвал ямар ч ухтыг ойлгоно штэ гэж бодвол тэгэл нэг бахан контент ярьдаг штэ. Одоо тэгээд сүүлийн үед ер нь яг зөв анзаараад хахад байгууллагуудад дотор яг квизтдэг гэдэг тийм юм юутай болцсон байна. Тэр хүмүүс ууланд алхдаг гэдэг шиг. Тийм, ууланд алхдаг гэдэг шиг юм амьд нэг соёл болгоцсон. Тэгснэ манай энд амар квиздэг танаа ивентэд ордог гэдэг ч юм уу те. Тиймэрхүү имиж айгу бүрдсэн байгаа харагдажсэн. Ерний өөрчлөлт чи ер нь ковидын өмнө яг карантины өмнө өөрчлөлт өөрчлөлтөө тийм биш үү те. 5 үетэй болгодог шүү. Тийм 5 үетэй болгодог бол юун дээр үү? Сенц яха те. Сенц. Баянгол дээр. Үгүй юу лээ? Баянгол. Тийм Баянгол руу ороод. Тийм билүү? Сенц дээр бид нар ч нэх удаагүй шүү. Өөрчлөлт ороод хамгийн ихний зургуу үеинд бил сандын нөгөө юу? Бахан крипто валют асууж ирсэн. Тэр крипто валютын лого асуугаа. Яг нөгөө Монголын криптогийн урсгал олж яхад нэгдүгээр үеийн тэгж оруулахад яг тэрнээс хойш логтой. Тэр тэгэл 40 дэх ивент юм. Яг ам үлдс баг тэгэл карантинсэн байж магадгүй бид нэр. Тэгэл лог ихлээл. Үгүй карантин чинь CNC-д байгаа карантин шүү дээ. CNC дээр буцаж ирж байгаа шүү дээ. Карантинаас буцаж ирж байгаа. Энэ бол Баянгол ороод буцаж CNC ороод явсан шүү дээ. Карантин бол CNC дээр байсан. Тийм. Тэгэл бид нар чи яриад чи яасан уус тусаа 7 оноо ч идвэл карантинлэгдсэн бач гэнд хоорондоо хэрдэг байсан юм. Буцаж ирэхдээ 4 хүнтэй болгосон чи CNC байхгүй? Тийм. Өөрчлөлтүүдээс эхлэр бол өөрчлөлтүүдээс эхлэр бас нэг жоохон гой байсан юм алга болцсон гэж санагддаг юм бол аврагууд яваа. Тийм. Байр эдсээ тусдаа нэг ивент хийгээд нөгөө хүчээ үзсэн. Танах ч анхны авраг үстэй тий. Үгүй шүү дээ. Анхных чинь юу гэж эднийх чи авч өгдөг үү? Авдаггүй шүү. Авч өгдөг үү? Манайх чи ганц нөгөө рекордтой шүү дээ. 2 удаа авсан цорын ганцог. Тэг сүүлд нөгөө 2 авцсан. Тэр чинь ойрхон 2 авцсан тий. Дараалаач юу? Нэг завсардаг хаа. Тийм ба. Скол дараалаач л ямар ч сан. Нөгөө яг тэр форматаар бол цорын ганц 2-ыг нь авсан. Тийм. Эхний 3 4-лөө танах чи авдаг байхгүй тэрийг. Эхнийх дээр бид нар нөгөө хамгийн эхнийх чинь санаж байна тэр чүүчүүд дээр. Хуучин чүүчүүд дээр. Эхлээд нөгөө яг квиз шиг явж байгаа. Дараад нөгөө Стокгольмыг хагадаа шиг босч ингэж бангаар нэг ширээн суулгаж чаад асуултууд асуулдаг. Тэр мэтлээс гоё болсон. Тэр бас нөгөө дээр чинь асаад өрүүлдэг. Асаа юу 26 анх дээр асаа. Хүний тийм. Асаа чинь гол нөгөө нэг суглаагаар хойно таарсан. Тэгвэл нөгөө нэг ширээн дээр байгаа өндөр оноотой асуултуудыг бүгд аваад алдсан. Тэгсэн чинь нөгөө нэг бага оноотойг нь авч хариулах нь илүү
ашигтай болж таарад тэгээд ороод ирж байгаа. Дараа чинь нэг 2 дахь удаага болдог дээр чинь бид нар нөгөө сид болсон баха. Бүгөө дахиад чүүчүүд болдё. Чүүчүүд тэгээ хай 6 дахиж тий. авдаг чинь чүүчүүд болдог байхгүй юу? Тийм байлоо. Тий. Тэгээ явж явж бид нар 2 дахь аваргуудын аварга авдаг нөгөө тэр квиз сандыг. Чин Кози тэр тэгсэн чинь нөгөө бид нар ч ингээ манайх чи үлээ эхний 4 үе дээрээ ч хамгийн өндөр оноотой нь яваад байдаг. Тэг сүүлийнх нь нөгөө одоо нэг оноо өргөж тий алтан хонгор шиг тий. Тэгсэн чинь яваал байдаг бид нар 10 асуулт ирдэг л хэд 6 ч л бүгдэн дээр 0 гэсээр ялцдаг. Аюулгүй тоглосоор аваад нөхдүүд унаад идэг. Нөхдүүд нөгөө аваад унаад байдаг хамгийн сүүлд нөгөө манай нөгөө хэцүү нэрт твчгүй тэнцэж ирчээд манайхаас хоцорж ийн гэж бодсон юм шиг байна. Дараад нь твчгүй оноо өргөдөг байхгүй. Оноо өргөд тэд нар алдаад бид нар сейф 0-оор явсаар гадаж. Оноо өргөх нь яа. Энэ болохоор нөгөө бооцоо тавьж байгаа шиг байхгүй. Одоо нөгөө 5 дугаар үе байгаа шүү дээ. Нэмэх хасах. Тэрийгээ шууд 3 хүртэл өсгөж болдог байхгүй. За манайх одоо энэ асуултыг тавигдахаас өмнө манайх 3-аар орлоо гэж. Эсвэл 1-ээр орлоо, 2-оор орлоо, 3-аар орлоо. Эсвэл 0 би оролцохгүй гэж. Тэнгуут л тэр чинь 10хан баг сууж байгаа болохоор нөгөө бүтгэгчд бүртгээд авчдаг байхгүй. За одоо агарынхан 2-оор орлоо, гравитон 0 гээл тэ. Ингэж бүтэн гутлаа тана хариултыг харлаа. Алдан гутал хас 2 гээл. Онох юм бол Орсон дүнгээрээ. Тэгэхээр одоо боломж нь олгоод байна тийм. илүү юутай. Мал гаргадгүй өдөр чи яг вертигогийн эсрэг хамгийн сүүлийн аварга дээр байхгүй юу? Тэгж явжгаад айгүй өндөр гарч ирэнгүүтээ 0 ч явсаргаад вертигод гүцэгдчихдэг тийм байна. Тий. Тэр чинь нөгөө нэг сейв тоглолт чинь бас нэг аюултай юм араас нь гүцчих. Тий. Мал гаргадгүй өдөр болохоор боломжийн илүү байгаа гэж бодоод яваад идэг. Гэхдээ тэр чинь оног нь хилчдэг байсан бүгдийг. Тий. Шууд хэдэн оноотой ингээл. Яг нэмэх хасах 3 болохоорс эвгүүлтэй. Сүүл би яг ганаа сонсч байсан одоо нэмэх хасах 2 болсон жоохон хүн дээр тусдаг гэж ярьж байлаа. Тий. Яг буцаад нэг бол зүгээр юм аа. Яг уу ингэсэн. Тэр чинь нөгөө нэг бас нэг болохоор туршлагатай багууд те эсвэл оноогоо ер нь багцаалтсан багууд хариулахаа болцоохгүй. Ерөөс 5 дугаар үед. Барьчаад байгаа. Тэс нөгөө нэг азарт байхгүй болгоод тэгэд барьчингууд л нөгөө багууд угаасаа араас нь орж ирэл мөргөл унаад ч юм уу те эсвэл 0-даг ч юм уу 1 юм уу 2 оноо аваад гарч ирэнгууд л тэд нар гүйцэхдэггүй хэвээр ингээд явчаад идэг. Нөгөө тооцоолоход амархан болгочаадсан. 5 дугаар импакт айгу муу болчиход л байсан. Тэгэн гут л 2 болгож үзье гээд 2 болгосон чинь амар азартж байгаа шүү дээ. Одоо ингээд дээш доош одоо тий. Тэгээд яг нөгөө бас нэг юм нөгөө нэмэлт асуултаа болоод оноог чанардан гутаа раунд хойшлогдсон үн цэнтэй гэдгийг оруулж өгөхөөр нэг бодлын тэр нэмэлт асуулт байхгүй бол чинь бид нарт айгу гоё байхгүй. Нэмэлт асуулт чинь бас санаж бол бид нар дандаа нэмэлт асуулт ундаг шүү. Ундаг шүү. Нэмэлт асуултаар Сая танаар чинь сая бол яг нэг авсан. Сая чинь бүх үеийн таараа тий. Яг бүх үеийн таарч л. Үгүй тэр хоёр дахь удаа. Юу хоёр чинь нэг таарсан юм. Фенрир DSU 2 хамгийн анх удаа таарч ирсэн. Тэгээд таарцаг гэдэг. Тий. Юун дээр тий нэмэлт асуулт чи өөрөө жоохон хэцүү болсон нөгөө 50 баг ордог. Тэгснээгээд оноо ийм болоод эхэлсэн чинь нэмэлт асуулт нь ингээд 8 баг 9 баг хариулах хэрэгтэй болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр айгүй хэцүү болоод тэр чинь нөгөө нэг хянахад хэцүү тий бүгд дээр айгүй төвөгт болчих. Тэгээд бас нөгөө талаараа нэмэлт асуулт чинь одоо шинэ орж ирсэн баг үнэхээр одоо ганцхан мэддэг сэдвээрээ дээшээ гарч ирж байгаа багт ч дутагдaltaй салгаатай болоод ягаад гэвэл одоо та хэд шиг юм туршлагатай хүмүүс чи ерөнхий мэдлэгээ одоо бэлтгэсэн ч гэдэг юм уу илүү байгаа шүү дээ тий. Шинэ зүгээр ингээд сайхан азаараа явж байгаа баг хоёр ингээд хоёулаа нэмэлт асуултанд хариулангууд нөгөө тал нь багцаатай бууддаг байхгүй ядчихлаа тий. Энэ бол нэг тиймэрхүү байгаа гэдэг. Зүгээр сайхан азан таарад ороод ирсэн баг болохоор тэрэн дээр жоохон баримжаа муутай байгаа. Тэгэхээр тэр чинь бас нэг давуу тал үүсэх хандлагатай болоод. Тэгэж яг хуу зохион байгуулалтууд айгүй зөв шийдвэрлсэн миний бодлоор бол. Хурдан дуустдаг. Нилээ зэгцрээд тэгснэ одоо нөгөө нэг мөнгө харахаа болоод юу хардаг оноо хардаг болонгууд л онооны маргаа бүр ихсэж байгаа байхгүй тий. Тэр чинь их бараг зүг юм шүү. Яг тэгэхээр хариултын цасаа бүгдийг нь харж байгаа. Хадгалаа. Тэгээд дараа нь маргаан болвол гаргаж ирнэ гэдэг. MVP гэдэг бол айгүй бас их гоё санагдаад. Ялангуяа манай багт бол мэдж байгаа шүү тий. Байхгүй төөгөөд. Дандаа ер нь байхгүй байсандаа багт төрүүлсэн. Тийм болохоор таних гэж. Бид нар нөгөө төрүүлэхэд байгаагүй хүндээ өгдөг байхгүй. Харин тий. Яг бид нар л нөгөө юу гэдэг вэ шоглол яжлал чи ирээгүүд баярлалаа гэж хамт өгч байгаа гэж. Гэтэ санаа нь болохоор чи байхгүй байсан чинь төрүүлсэн чи бас хамт байсан гэсэн үг шүү гэдэг санаагаар л өгöd байгаа юм. Тэг чи анх гарсан санаа нь юу гэхлээр нөгөө юунд дээр UG арена дээр ч бид нар нөгөө MVP дээр авахад манай амар ажил гараад ирч чаддаг байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр нь бид нар төрүүлчихэд тэгээ за ирээгүй юм чинь дээрэс нь яжлооч тэр бас нэг манер өгч уул нь ирэхийг хүсэж ирсэн юм. Тэгэл тэрнээс хойш
байхгүй байсан бүгдэнтэй өгсөн. Бараг одоо аваагүй 2 л юм байна. Шинэ гишүүнтэй бас 3 байна. Хамгийн сүүл цаа оюкад өгж байгаа сте бас. Танай дүрмч одоо тэгвэл тэр чигээр явж л байгаа юм уу те? MVP-гээ байхгүй хүндээ өгдөг гэхээр гэхээр л өгч. Сая сүүлч оюк авч байгаа. Өөр багаас нөгөө найзынхаа багаас орсон. Сая нэг хэсэг нийлэн тайзан дээр гарчихгүй байжгаад нэг гарч ирээд. Тэгтээ ойрхон 2 гарцсан те. Сая сүүлийн 4 5 тоглолтын 4 дээр гарсан. Тийм бах тийм. Одоо сайн гараад явж байгаа юм байна те. Энэний өмнөх сезон бол ер нь 1 2 уул гарсан. Тэгснээ юу хагарлаа гэдэгсэн шүү дээ. Хараалаа. Юуны 75 хүн багтаа байхгүй юу чинь юуж чинь 65 билүү? 75 тийм. 75 багтаа ивент дээр төрүүлэх мэдрэмж явуулсан. Гоё юм билээ. Амар том тайз те. Нэг том зааланд аюу том ширээ тэгээд ширээ том. Тэгэхээр бид нар чинь тэгэхэд нэг дөрвөлжин ширээн дээр ч л таарсан байл нэг яг хоорондоо яриад. Тэр өдөр чинь бас их гоё юм болсон юу гэхэл нэг дундын тоглоом байгаа шүү дээ. Улаан хар. Тийм. Тэрэн дээр бас авдаг байхгүй. Оноо бас арай гайгүй тасарсан дөрүүлдэг хаана 2 3 оноо зөрч. Тэн дээр яасан гэсэн чинь анх удаа бүгд нэг нэгээр ээлжилж өргөж үзийгээд 6 он нэг удаа өргөсөн чиг 6 өргөд хожицсан байхгүй. Ямар гоё. Одоо нь гиз өдөр ч юм уу нэг байсан тийм төрүүлэл гэсэн юм тийм л шүү. Манайхнаас ч бас шаги ганцаараа нэг тайзан дээр гарч авч ирсэн те санаж. Тийм, шаги ганцаар ингэ гаргаад те. Тэр чинь бол яг шийтгэл байхгүй. Нөгөө одоо нөгөө хэдий яриад байгаа нөгөө токсик гэдэг. Манер нөгөө нэг удаа манай найз нарын хамт орё гэдэг нэг удаа чөлөө авъя гэдэг. Тий. Тэгэхээр нэг нөхцөл байсан. Бид нар шагналд байранд гарах юм бол чи шагнал ганцаараа гарч өөр багт байсан. Өөр багийн хүн баггүй тэр чинь бүр тий. Тэгэнгүүт нь шүүсэн заагаад нөгөө найз нартайгаа хамт ортдог байхгүй. Өөрөө заа гэсэн. Тэгсэн чи бид нар 3 чөлөө 4 чөлөө 2 чөлөө орчд байранд орчд. Тэгээ шагналаа гарч авах гэсэн чи манай ч бол ганц сайхан юм бол юм нээлттэй юм. Тоохгүй тийм тоохгүй. Тоохгүй гоё. За тэгээд ер нь тэгвэл бас их илдэв маягаар бив нэгийг шоглт юм биш үү те. За тэгсэн чи тэрийг нь өглөө нэг токсик яриа. Их токсик гэсэн шүү. Одоо энэ 4 дахь өдөр ч гэдэм үү 2 дахь өдөр за ингээд энэ квизтэй өдрийн цаг зав дээр одоо гэр бүлийнхээ ер нь яаж хүлээж авч байна? Манайх уу? Тэ. Манайх бол маш нээлттэй л хүлээж авдаг шүү. Бараг 2 дахь ажил шиг л. Манай охин чинь хүн амтан дээрх даун байна уу юм болоо? Квизтэй явцсан. Квизтэй. 2 дахь 4 дахьд бол квиз найттай явж гэнэ үгүй лөө. Тийм. Тэгээ манай охин бас өөрөө дуртай. Тэгээ би нэг заримдаа ингээл асуултан дээр нэг 7-8 настай хүүхдээ асуулт авдаг шүү дээ. Тэрийг асууж басан гоо дөө энэ шүү дээ. Би явах байсан шүү дээ. Тэгээд нэг юун дээр чи байгууллагын ивент дээр хаан банкны. Тийм хаан банкны тийм ивент дээр хүүхдээ ирсэн те. Тэгээ сүүлд намар болсон юм дээр. Тэр чи бас одоо хүүхдийнхаа үздэг ямиг бас давхар мэдчихэж байна. Тэгээ би одоо ер нь хайлтэлт хараад сүүлд чи нөгөө нэг юу хүүхд биш Орс дуу юу лээ? Хүүхдтэй холбоотой юм орж ирдэг чинь. Орсууд дээр орж ирэх баха. Нэг Roblox-ийн тоглоомны нэр асуусан тийм. Тий. Тэгээ би тэрийг өөрөө очиж асууж Force шууд л хэлж. Энэ л амархал та тий. За таны үед одоо 10 жил болох ч баг. Тэтгэвтэй гардаг ярьж байгаа юм шиг л. Юу угаасаа 2 дахь 4 дахь орой бол ойлгомжтой бүгд одоо завгүй гэдэг дээр л тавина. Гэрүүлийнхэн бол ойлгомжтой тэр өдөр энэ үнэтэй юм яриад чам квиз руу явна. Хаана тодорхой нөгөө бас хамгийн гол эн чинь нөгөө зөвхөн ийшээ ирэхээс гадна хэрэгтэй хэрэггүй ажлын эсвэл юуны янз янзын юм стрессүүдийг арилгах юм хэрэгтэй байна. Тэгэхээр чи ийшээ яриад ирэнгүүт чи нэг сайхан ингээд нөгөө цагаа ийшээ зарч ямар ч үнтэй ярьсан 2 4 энэ үнтэй ажил цаг тавлаад хэрэггүй нөгөө явна гэдэг нөгөө төр ойлгоч. Одоо 12-сад амарснаа хэлсэн үү? Хэлсэн үү эсвэл 2 дахь 4 дахьд явж юм уу? Явсан хэрэг явж байгаа шүү. Нөгөө яг ч одоо тэгэл нөгөө гэртээ хлаа. Чи өнөөдөр квизг байгаа мó гэхээр амарцсан. Тийм байд шүү дээ. Бас нөгөө нэг одоо бидний хувьд ингээд нэг квиз зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд бол оролцох тийм мэдрэмж эсэж айгу хол واخгүй тий. Бид нар чи ажил хийгээд байгаа хэрэг тэрэн дээр та яг ингээд оролцогчийн хувьд бол ингээд бас нэг утсаа гаргаж тавиад тий. Утсаа оролцохгүй тэгснэ одоо сая таны хэлж байгаа шиг ингээд дотор байсан бүх асуудал бүгдийг гаргаж тавьж байгаа тэр чинь ингээд зөвхөн багийнхантайгаа ингээд маргалдаад чамаагүй ингээд нэг юм гоё байгаад шүү дээ асуултандаа хараад чи юм штэ гэл энэ өөрөө бас тодорхой хэмжээнд хүнийг нөгөө нэг юм бүр бүх юмнаас холдоод хөдөө явж байгаа юм шиг нэг юм хэсэг хугацаанд ирсэн тий өөр орчинд аваачиж байгаа нь бас даваа талтай байдаг хэл та тийм тэр чинь нөгөө бүх өөр юм руу хандсан байсан нөгөө анхаарал 2 3 цаг зөвхөн асуулт шийдэж байгаа. Ерөөс тэр чинь нөгөө стресс талих хамгийн гол арга л ерөөс тэр шүү дээ. Анхаарлаа өөр юм руу анхаарлаа хандуул гэдэг шүү дээ. Яг уу
гэж бодохгүй юм ба шүү дээ нэрээ. Тэгээд тэр чинь тэнд баг тэнд гал гарч исэн ч мэдгүй шүү дээ угаасаа шаардлага гэж. Завсарлагын үеэр ч тэр event дууссаас хойш нэг ингээд салан салтлаа ер нь тэр асуултуудаа л яриад байгаа юм те. Тэгээд бас тэр үе дээр яасан гэсэн. Тэгэх байсан гэл. Тэгээ нөгөө багийнхантай бас их ярьд юм шиг байна тий. Одоо энэ чинь бид нар чинь нэг хоёр дахь нөгөө хоорондоо бас ингээд нэг рукид орч чадахгүй. Хоорондоо нэг Jeopardy гэдэг өөр форматаар ингээд үзээд бол тэнд байгаа нэг 6 багч чинь эсвэл 6 багт ингээд хуваарлагдаад ороод байгаа хүмүүс ялч ингээд арай дотнолчод та нар яач юун дээр алдав яав саяны асуултны юунд гогцоо нойвч гэдэг юм яриад баг нь бас холилдох маягтай орд юм билээ тий. Jeopardy бол дандаа холж байгаа шүү дээ. Гэхдээ яаж хинхэнхтэй холдсон дөө. тий. Танайх жишээ нь ямар баг байлаа би нэг ороход агар бол. Мах чинь даргын авнат гэж. Даргын авнат гэж баг бай. Би нэг удаа орж. Би хэрэг бас хоёр дахь мөрт амжуул ормоор байдаг хөөх тэр Jeopardy. Манайх ч бол одоо жишээд нөгөө юутайсэн шүү дээ. Graviton Hold My Soul хоёрын Цувитон гэж байна. Тэнгүүтээ тэрийг нийл Цувитон болгоод. Одоо чинь хоёр багч нийл хоорондоо ярихлаар Team Viton гэж ярьдаг. Тэгээд одоо ч хүмүүсээ ингэ татчихлаа одоо тэгээ Graviton. Одоо нөгөө 3 дахь өдрийн нэг special event-үүд яваад байгаа шүү дээ. Энийний тал дээр ер нь хэр орж амжиж чинь ямар санагдаж чинь ер нь special event-үүд. Батжаах ер нь бол ороог бах тий. Би нэг нөгөө дуртай амир ах юм. Дуртай амир байгаа нэг очсон. Ажлынхаа дагав. Дуртай юм шиг байна. Буруу. Мэргэжлийнхаа дагав ажлын шаардлагаар би бол бүгдэнд нарсан. 3 дахь спешиал дээр бүгдэнд нарсан. Ер нь ямар санагдаж байна? Одоо бид нар нэг энэ жил бас нэлээд өөрчлөлт хийжлээ шүү дээ. Одоо жишээ нь 2 дахь өдрийн 4 байна. Тэрийг бас нэрээ асуумар санагдаад байгаа. Одоо сая бид нар non competitive гээд байр эзэлсэн ч гэсэн одоо шагналт байранд орохгүй тий. Яагаад гэвэл нөгөө мэрэгжлийн гэх юм одоо дээд түвшний тамирчин 3-аас олон байгаа гэдэг дээр. Тэрэн дээр ч нэг амар сүрдүүлээд байгаа юм. Эдний багч бас рукид ордоггүй бас баг байгаа. Би ч рукид орж үзээгүй юм шүү. Тийм ээ. Таяр ч угсаа рукиг баг нэг амар сайн мэдгүй. Бид чинь нөгөө нэг хуучин хоёр дахь байхгүй хоёр дахь Jeopardy байхгүй тэр юу ячдаг шүү дээ. Ордог шүү дээ. Гэтэ саний юу бол нэгтгэж амар сүртэй бол яах нэлүүлэх. За гэдэл. Орохгүй байдаа гэж санагдсан уу эсвэл орё доо гэж санагдсан уу? Хэрвээ завтай бол ордон доо. Тэгээ завтай бол бас зүгээр гоё баг бүрдүүлээд орж ирвэл те. Эргээд одоо юу гэдэг чинь гэр бүлийн найзуудаа ч юм уу цуглуулад ороход бол нээлттэй шүү дээ. Зүгээр яг нөгөө нэг юуны нэг үзэгдлийн давтамж нь бүх багуудаас шилдэгүүд нь цуглаад бүр амар сайн баг нийлээд одоо баг All Star гэдэг шиг баг нийлчээд шагналт байранд ороод ихсэн өөрөө давтамж нь жоох ихсээд тэгэхээр бид нөгөө рукигийн нэг юм руки чанарыг нь хадгалж үлдэхийн тулд тэр өөрчлөлтийг сүүлд хийсэн юм л да. Тэгээд яг болох бах тэгэл илүү гоё тэрэндээ төвлөрөөд явуул зүгээр ах л та. Яг ер нь цааштай магадгүй ингэж бодсон шүү дээ. Одоо яг ингээл гайг ингээл танигдаад ч олон хүнтэй болол нэг удаа ч 300 орчим хүрч юм те 40. Юу вэ? 250 болж байгаа. 250 одоо тийм. Өмнө 50 багт авах нэг 300 ч. Тэгээ рукитэй дахиад 300 ч 600 давхцсан доор нэг магадгүй нэг 500 хүн ч юм уу явал. Хөшөө хөгжөөд ирэхлээр одоо энэ магадгүй спортч болоод эхлэхэр ч юм уу. Тэгвэл хэвээр харин магадгүй ингээл дэвшдэг ундаг маркийн болгоо байж боллоо тийм. Эсвэл бүр сонирхолтой болгоё гэвэл нэг болдог бол спонсортой яг нөгөө шагналын хувьд ч юм уу болоод нөгөө ростероо зарладаг ч гэдэг. Магадгүй сонирхолтой болоод ивэл бас гоё л байна. Тий. Нөгөө юун дээр хувь тоглогчийн стат гэдэг юм уг нь айгу гоё. Гэхдээ тэрийг хөтлөхөд угаасаа айгу хэцүү болчихж байгаа юм. Тэгээд яг тэр хэрвээ байвал нөгөө тоглогчид наймалцдаг ч юм уу би ийм даваа талтай гэдэг юм а шууд нөгөө нэг бодит факта үзүүлэхэд уг нь тий. Одоо Jeopardy-д орсон хэдэл би нэгээ мэддгээрээ л нааш цаашаа баг солилцоод байх шиг байна тий. Тий, яг солилцоод тэр Jeopardy-гаас илүү өмнө дэгээр яатсан юм шиг аа. Илүү мэддэг ч юм уу байснараа үнэ өөртөө авах нэгтгэл юм байсан шүү. Алкоголын квиз дээр та яасан? Хэд орлоо? 2 орлоо 3 орлоо. Манайх төрүүлэг 2 тарсан. Манайх тийм байна. Авш манайх 2 тарсан. Тэгвэл манайх 3. 3. Тэгээ уулаа чинь уулаа нэгээрээ орж. Оноогоо алдсан шүү дээ. Юун дээр алдчихлаа? Архин дээр л үү? Юун дээр л нэг юм дээр алдсан. Уулагийнх нь нөгөө нэг ууд групп амсуулаад тэр бол амар хэцүү байсан юм бол мэдгүй мэл. Тийм. Амсаад бол мэдгүй мэл. Тэр чинь бүр гоё түүхүүд яригдчихлаа. Зубровкач юу болчихсон. Ганц юм байсан байхгүй тэр нөгөө нэг сөөжүү болгосон шүү дээ. Тэгсэн чинь бид за зөхгүй наа чи нэрс байна гэсэн чинь шал өөр юм байсан. Ус үзэн байсан шүү дээ. Бид нар ус үзэн гэсэн. Тэгсэн чинь тэр blueberry-с яг тий. Blueberry-с. Чи нөгөө уулгадаг чинь анхны удаа биш шүү дээ. Тэн дээр нэг болж ирсэн. Тэн дээр чинь гоё жишээ ярьж байна. Манай та нар арай амар юу гэсэн чинь нөгөө хоёр нь ярьж байна. Энэ архин энэ
X X аль нь зэсүү нөгөө логоо нөгөө ярьсаага таацсан гэдэг баг. Энэ хоёр амираар архийг бол амталж байгаа таадаг гэдэг. Шаги нэр шилээдэг. X мөн биш нь асуудал биш. X-ийн аль нь вэ гэдэг. Аль нь вэ гэдэг. Наач арай чанга байна. Суул байна. Энд тэгэхээр тидл байх хэрэгтэй. Тэгсээр гад олцсон гэдэг байгаа. Тэрнээс чинь төөгөө тэгээд байна шүү дээ. Хэдэн жил 20 хэдэн жил наад спортоор ч хичээл аливаа 20 жил болсон. 20 жил. За окей. Тэгээ бидний 4 дахь дугаар бас гой сонирхолтой. Яг одоо нэг хуучин олон жил оролцож байгаа бүр эхнээс нь ахуулаад оролцож байгаа баг бас сүүлд ингэж үүсэж байгаа багуудаас бид ингэж хослуулж оролцуулаад явъя гэдэг үүднээс ганаага урьж оролцуулсан урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд баярлалаа. Одоо дараагийн дугаарыг ингээд таслахгүй бас явахаар хичээж байгаа. Гэхдээ энэ нь бол нөгөө нэг public actor ойлгоод одоо хүлээж авахаас илүүтэйгээр quiz-ийн community дотроо илүү гоё хүмүүс үзээд. Энэ манай community ч бас их том болцсон юм байна. Одоо давхардаж оролцсон, нэг удаа оролцож үзсэн мэддэг. Групп гэхэд л 14,000 болж байгаа одоо. Тэр чинь нэг юм тодорхойгоор сонирхсан хүмүүс гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд дотор чинь хаяа харахад тийм постууд өгдөг үстэй. Багт орно. Баггүй орохыг хүсдэг хүмүүс ч гэдэг. Баг бүрдэж чаддгүй тэгс мөртлөө ингээд quizд оролцоод амтыг ойлгоход мэдэрсэн тий. Тэрийгээр яваад идэг хүмүүс ч гэсэн олон байгаа. Зүгээр ер нь яг нэг багцаалт бол нэг 2,000-аас 3,000 дотор эргэлддэг баг. Нэг одоо ингээд яваал тий. Тэр чинь ингээд та чиг байнга ордог хүмүүс бол цөөхөн баг. Цөөхөн хувь эзлээд ерөнхийдөө нэг 7 хоног ороод үнжөөл дараагийн 7 хоногийн ирсэн байдаг ч юм уу. Тим маягийн хүмүүс бас олон болж байгаа. 7 хоног ширээгээ аваад. Би өчтөр өглөө нэг тим сонсон чинь юу гэж байгаа хүмүүс ингээ хардаг амар олон хүмүүс харцсан орхинс гэж боддог. Тэгээд нэг хідэн нэр цээжилсэн. Одоо нөгөө тэр чинь нөгөө байнга нөгөө аваргын зургууд ороод байгаа шүү дээ, тий. Идэр төрүүлдэг гэдэг тийм бас нэг айцтай хүмүүс амар их байдаг нэ. Ингээд за эднэр л төрүүлэх юм чинь гэж бас дотроо боддог. Тэгэхээр надад болохоор тэр хүмүүс тэгж хэлмээр байгаа байхгүй. За бүр ингээд мэдээж анх удаа очиад оролцолт төрүүлсэн гэж байхгүй шүү дээ. Оролцож үзээд тий нэг удаа оролцож үзээд за ийм байд юм байна. Тэгээд тэр хүмүүстэй ялангуяа нэг баг болж үзээд тий нэг бас нэг тийм яриа гарцсан байсан шүү дээ. Өстө яадаг нөгөө юу лээ? Чийтэлдэг байж магадгүй гэсэн чинь манай багт ирж ороороо гэдэг өөрчлөсөн шүү дээ. Тэр бол яг айгуу сан. Welcome гэвчдэг. Даа чинь хүн орж ирээгүй гэдэг шүү дээ. Бас дээр нь бас сүүлийн үед нэг юм анзаарч байгаа юм quiz дээр байгуулгаараа нэг юм 2-3 ширээ захиалаад quiz төрүүлэхгүй гэж болно. Хоорондоо бооцоо тавьчихдээ байна нөхдöd. Тэр оройныхоо тооцоо ч юм уу эсвэл одоо юу ч гэдэг тий. Тэгэж хуваагдаад хоорондоо үзээд манай хоёр багийн оноог хараад өгөөч гэдэг ч юм уу. Тэр бас их сонирхолтой санагдсан. Яг оролцож үзэж байгаа. Тэгээд нэг юм ойлгоч чинь. Гэхдээ бас дотроо үзээд байна шүү дээ. Би ч гэсэн нөгөө хууч ажил дээр байх чинь нөгөө бид нар ажил дээр авдаг гэсэн шүү дээ. 10 үед нөгөө баг 20 удаа хийдэг тий. Тэгэхэд ч гэсэн тэнцээ чи ингээд нэг баахан залуучууд ингээд хоорондоо нэг баг болоод ингээд үзүүлэхэд чинь айгу юу аахгүй хэрэгтэй гоо. Тэд нар чи ингээд зөвхөн ажил ч юм уу ингээд ажлынхаа дагуу магадгүй маргалд нь эсвэл нийлээ явдаг байсан нь зүгээр асуултанд хариулах гэж нэг 3 дахь орой олго ирээл суурагчаад. Танаа тэр чи 2 сар гарan явсан шүү дээ бид тэр чи. Тэгээ 3 дахь орой олгоо тэгээ. За окей баярлалаа. Тэгэд quiz-ийн талаараа өөрсдийнхөө гоё туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. За тэгээд сүүлийн юун дээр нь асуулт тий одоо ганцхан би биш байгаа шүү дээ. Ер нь бол даалгавар яваа тий. Одоо хоёр зочнодоо бас хилцсэн байгаа. Хамгийн сүүлийн хэсэг нь бол лог асуулт. Одоо 4-р үеийн лог асуултыг асууж байгаа хүн нь асуугч нөгөө 3 нэг баг болоо. Нэг баг болоод хариулъя. За тэгвэл яг зарим жоохон зөөлөн хандаад тий ингээм хамт сууж байгаа юм чинь жоохон хин тав юм авъя ч юм. Тэгэж бас болно. За зочдоос эхлэе. Би гэлсэлж. За тийм. За нөгөө бодож байгаа тийм асуулт олж ирлээ л дээ. Окей, нэгэн юу хин ухаантай хүн ингэж хэлж гинэ. Мод бол эмэгтэйчүүдийн одоо юу гэдэм байнгын одоо яг ойлгомжтой болон нууцлаг хоёр зүйлийн тэмцэл юм гэж хэлж гинэ. Өөрөлд мод одоо хувцсны мод тренд шүү дээ. Энэ бол эмэгтэйчүүдийн ил ойлгомжтой болон нэг бас нөгөөх нь нууцлаг хүслийн хоорондын тэмцэл гэж. Энэ хоёр юу вэ? Тренд гэдэг зүйл нь хүслийн юм уу? Тийм. Мод тренд бол хүсэл нууцлаг болон илтэй. Нэг нь бол ойлгомжтой, нөгөөх нь нууцлаг. Ийм хоёр хүсэл гэх юм уу? Байнгын нэг тийм юмны. Надад бол шунал гэж орж ирж тэмцэл ээ. Тийм. Тэр хооронд хоёр юм л яг хоёрыг нийлээд байгаа. Нэг нь ил, нэг нь далд. Тэгтээ хоорондоо нийцдэггүй хоёр юм байна шүү дээ. Хоорондоо үздэг байна. Тэгээд тэрнээс мод гарч ирдэг байна шүү дээ. Тэрний үр дүн бол мод гэж шүү дээ. Яг ийм тодорхойлт магадгүй байдаггүй бах нэг л. Зүгээр яг тэр хүн өөрөө тэгж гоё тодорхойлж хэлсэн. Гэтэ энэ чинь логикийн хувьд make sense байна шүү дээ.
Шунал Шунал Нууцсан. нэг нь байж болно гэж байгаа. Нууцсан шунал. За. нууцсан шунал. Харагддаггүй. Шунал тэр хоёрын тэмцлээс гардаг аа. Надад болохоор нэг юм үг нь ийм гоё тоглоомтой үг байх юм санагдаад байхгүй нөгөө юм. Аммаар байгаа зүйл таарахгүй зүйл гэдэг ч юм уу те. Одоо биэнд нь бас ингээд өмсгөд таарахгүй зөхгүй юм гэж бас. Гоё харагдж болно. Гэхдээ чамд гоё харагдахгүй гэж магадгүй гэдэг юм уу? Ялангуяа сүүлийн үед нэг онлайн шопинг гэдэг шиг Хүсэл. Тийм. хүслүүд гэдэг шүү дээ. Тийм. Хоёр хүсэл. Хүсэл шунал. Шунал үгүй яг хоо Хоёр хүсэл байгаа шүү дээ. Тий хоёр хоёулаа хүсэлтэй те. тийм байна. Хоёулаа хүсэл. Тэгвэл ингэх хүсэл тэгэх хүсэл хоёр юм шүү. Ер нь бол ингэ яваад Гоё харагдах хүсэл. За гоё харагдах хүсэл болон Мод бол тэгжил байгаа хэл та одоо гоё тэгж авснаар гоё харагдах гэдэг шүү дээ. тэгтээ нэг нь ил нэг нь даалт гэсэн те. нууцлаг. Нэг нь ойлгомжтой. Бас энийг хүсэл. Нөгөө Атаархал ажиллагаа. Бач тэрнээс мод үүснэ гэж штэ. Мод гэдэг чинь тренд ингээ юмыг төрүүлж ингээ давлгааг одоо бий болгож гин гэсэн үг штэ. Тэгэхээр тэр нэг гаж хүсэл гаж юм өмсөд одоо чинь нэг хүн ингээ огцом гой мухан хамаагүй тэгшгэн чолко тайрцсан чинь тэрний гой харагдаад тренд үүсдэг байх нь штэ. Зүгээр жишээ нь тэгдэг штэ. Тэгэхээр нэг зоригтой алхам эсвэл нэг юм галзуу алхам ч юм уу. хин тах уу. Тим юм нэг нь За, байх тэгээ. хэрэгтэй хаа. Жоо хувцс руу яваад л. За Тийм хувцас. байна, хувцас руу явах гэдэг. Чалкор шаачлаа. Хувцсных харин тийм өмсч үзэх. Тэгэхээр наа чи биеийн Биетэй хэмжээтэй холбоотой байгаа шүү дээ. Одоо сайд амар гоё модель өмссөн хувцсыг жоохон махлаг хүн өмсгөд тэр чинь харахгүй нэ шүү дээ тий. Тэр чинь одоо зогцохгүй нэ шүү дээ. гоё Гоё харагдахгүй гэсэн үг байна. хүсэл. Манай гана ясна уу тарих. Ганаа Ганаа Микрофон холдуулаад чи бүр яг ярихгүй шийдсэн. Тэр нэг харж ирсэн ч юм санагдаад байна. Тэгвэл бодож байгаа юм байна те. санах ажиллагаа явж байгаа тий. Сонссон Хаалт. асуулт нэр. Хаана харлаа. Мод гэдэг бол Мод тий. эмгтээчүүдийн Эмгтээчүүдийн нөгөө илт буюу ойлгомжтой нэг хүсэл нөгөөх нь далд нэг гэж хэлсэн гинэ. За ээжтэй даалт нэг Нэг юм ойрхон санагдаад байна. Гэхдээ яг ингэ орж ирэхгүй байгаа. За даалт нь ил нь бол шунлаас өөр нэг юм дотоод нэг юм аратам байгаад шүү дээ тий. гоё харагдах. Манай чиглэл хувцас бурхан Би чөтгөр тий. Гоё харагдах. Би чөтгөр. Тэрхэн би чөтгөр. яасуу. Зүгээр ингэж бодогдлоо ингээд харуулах өөрийнхөө биеэ харуулах хүсэл биеэ харуулах хүсэл шүү заяа. Далдлах хүсэл хоёрын тэмцлээс гэж бас Гэхдээ зарим хувцас ч магадгүй бүр ийм илт байж болно шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тэр тренд нь юунаас үүсдэг вэ гэхээр биеэ харуулчмар ч юм шиг те одоо цэжээ ч юм уу тренд гिचглэр мод гэдэг үг нь зүг байна. Загвар гэдээ бодчих гоосгүй мод гоо тий. Хувцас загвар. Тэгвэл тренд гिचэл айгүй нэг гаж ч юм уу эсвэл ийм уламжлалтымж явчвал бас бурууч залчаад. Зүгээр яг ямар ч үед байж болох нь шүү дээ. Тэр чинь ингээд хизээч тренд болсон, хизээч мод дэлгэрсэн байж болно. Зүгээр л ер нь яагаад ингэдэг вэ гэдэг нь өөрөө эмэгтэй хүний тим юмны зүрхнээс одоо тэр хоёрын огтлцлоос болдгоо гэдэг юм. Гоё хариулттай байх гэж би бодож байна. Гоё хариулттай. Тэг яг ингэ санаад байна. За. Тэр хоёр хүслийг бол мэдэхгүй байна. Коко Шанель ч үлээ нөгөө дрээсээ ихтэй энэ хоёроос олж энийг хийсэн юм аа. Тэр хоёр нь юу юм? Тэг нь харахаа. Тэр хоёрыг нь алах байгаа юм Тэр хоёрыг нь байна. алах. Окей. Хувцас нь бол ялчгүй. Гэхдээ би яг хин хэлснийг бол мэдэхгүй байна, санахгүй байна. Тэгвэл чи баг хүнийг нь олчиход байгаа юм шүү дээ. Гэтэ бодлаач. Бүсгүүчүүдийн тий. Бүсгүүчүүдийн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Эмэгтэйчүүдийн. тий, эмэгтэйчүүдийн тий. Тэнгуут тэр чинь бас нэг юм эрэгтэй хүнд таалагдах гэдэг нэг юм бас байж болж байгаа. Тий. Эрэгтэй хүнд таалагдах, эмэгтэй хүнд таалагдах гэдэг тийм. Эрэгтэй хүнд таалагдах, эмэгтэй хүнд атаархуулах. Тэгээд хариулт нөгөө хугацаа хэдэ вэ? Эмэгтэй хүн болохоор хоорондоо алцах гэдэг байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнд болохоор таалагдах гэдэг байгаа. Эрэгтэй хүнд сайхан харагдах. Нэг нь нэг нь логик оролцоод үзтээ. Тий. Нэг Нэг нь нь ингийн биш үү гэсэн. Атаархуулах. Дотоод хүсэл болон гадаад хүсэл. Ил байдаг болон далд байдаг. Зарим хүмүүс яг ингэж штэ атаархуулах гэхлээр ч яагаад зарим хүмүүс бол хүнд гоё харагдах гэж өмсдөг хүмүүс, зарим нь өөртөө гоё харагдах гэж өмсдөг хүмүүс шүү дээ. Тэгэхээр чин тэр хоёр ч бас хооронд ингэж байгаа шүү дээ. Өөртөө шавчих гээд санагдаад байна. Тийм байна. Таны хэлдэг чинь гэхдээ сая биднийг чиглүүлж байгаа гэсэн. Шатаах гэж, устгах гэж
гоё хувцас. Тагтай хин Өөртөө хувцас трендгээ явчих Өөр тийш явах гээд хараад барьж үлдсэн. хувцагддаг чиг чиний хэлдэг зүйл байна л да. Нэг ер нь дизайнер тэгж хэлсэн байх магадaltaй байгаа байхгүй. Өөртөө гой харагдах, бусдад гой харагдах хүслийн зөрчлөөс болдог. Гэхдээ Гүөх. өөртөө гой харагдана Хиний хийж байгаа. ганаг хөвглэ Coco Chanel хэлэхдээ энэ даашинцыг бүтээхэд Одоо Little Black Dress гэж байгаа шүү дээ. тэрэн дээр нэг хоёр шалтгаан хэлдэг байхгүй. Үүнээс бол би нэг урлалаач үлээ нэг тиймэрхүү. кинон дээр гараад. энэс болж би уралсан, энэс болж би устгасан. Энэ хоёрын юунаас олж би бол нөгөө нэг юм юпүний урт богн ч юм уу нэг юм reveal хийх үгүй тиймэрхүү юм байна. Ерөнхийдөө бол чиглэлчин бол зөв reveal гэдэг юм Харин байна. ингээд одоо миний зүгээр бодогдож байгаагаар эмэгтэй хүнд юм нүцгэлэх хүсэл бас байдаг. Гэхдээ бас Хиний өмнө үе гэдгээс бас хамааргүй. Урдаасаа хаалттай ханаас онгорхоо. Бидгүй заас. Ер нь дөгч. Ер нь бууж дөхөд энэ гайгүй. Чиглэлээ яг айгуу зөв олчлаа гэж хэлж болохоор. Confirm. Заавал гүү бол гүүх гэдэг шүү дээ бас тий. Хувцаараа эмэгтэйчүүдэд зааж байгаа нэг барьж аваад алдах гэдэг. Reveal хийх гэдэг. Reveal хийх харин би яг reveal хийх тухай бодоод байна. Хэр ихийг харуулах вэ гэдэг дээр л зөрчил нь байдаг гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр Little Black Dress ч аягүй жижиг гэн шүү дээ. Ер нь бол бас ийм нэг one piece ямар ч юм байхгүй хар балаад шүү дээ. Тэр өвдлөө цааш нь бодоод үзэх юм бол за ойрхон очиж хариултаа сонсъё да. За хариулт ямар нэгэн хариултыг сонголт сонсъё да тий. За нэг дүгнэлтэнд хүрэх үү тэгвэл эмэгтэй хүний Далд хүсэл дээр одоо салалт бас арайж байхгүй байх л та тий. reveal гэхээр нүцгэлэх хүсэл нь нууц байгаад эсвэл эрэгтэй эмэгтэй хүн таалагдахаар явах уу? Эмэгтэй хүн болгоны дотор нэг юм юу байгаа. Яаж ч эрэгтэй юм аа тий. Эрэгтэй эмэгтэй байсан бол нэг юм юу байх бас чиглэл байх байсан юм. Годгонсон юм байгаад шүү дээ. Тийм тэл холбоотой. Reveal хийх гэдэг нөгөө нэг юм бикинитэй асуулт байсан шүү дээ. За. Тэрийг тань санаж байна уу? Бикини дата 2 юугаар адилхан бэ гэсэн чинь хэр ихийг харуулж байгаагаасаа биш хэр ихийг нууж байгаа байдаг ч илүү те. Тийм тэрийг мартчихсан. Бид нар алдсан дэр чи. За хариултаа. Окей. Мэдхгүй гэдэг хариулт өгөх үү? Санахгүй байна. Ганаа санахгүй байна гэдэг хариулт өгье. Тэр чинь бас болж штэ. Окей. Нэгэн ухаантан ингэж хэлсэн гэнэ. Эмэгтэйчүүд мод бол эмэгтэйчүүд илт болно, далд хоёр хүслийн тэмцэл. Юу вэ гэхээр нэг нь гой хувцлах, нөгөө нь гой тайлах. Өөрөөр хэлбэл гой хувцлагч хүнд харагдаж хайрлагдах хайртай хүнийхээ өмнө тэрийгэ тайлах. Яг сонссон чи сонсч ирсэн юм шиг болов чинь. Би бас өөрөө сонсчод ягаад ийм долгоонд орж ирэхгүй байна гэж бас өөр юм хөвөө тайлах. Тэгэхээр бас ягаад тэмцэлтэй нөгөө нэг нь өмсгөх гээд нөгөөх нь тайлах гэдэг гэсэн. Тэгэхээр энэ чи эсрэг байна шүү дээ. Нэг нь нийлнийг нь даалд гэдэг чинь. Тайлахыг бас зөв урлаг гэж ойлгож тий. Тийм байна тийм. Нөгөөхийгээ тэгээд тайлах. Тийм байна. Тийм байна. Тайлах гэдгийг бол огт яриаггүй юм байна бид нар тий. За окей. За ганагийн асуулт За. Ганаш бүр алийг асуух вэ гэдэг. Окей, би сонгоцсон. За ингэсэн юм байна. Амстердам хотод эцэг эхчүүд хүүхдээ нэг нь тусгай хичээлд явуулахдаа цаг агаарын байдлаас үл хамааран куртэг, кет, брюк зэрэг хувцсыг өгч явуулдаг байна гинэ. Брюк. За. Тийм бол яагаад өгч явуулдаг вэ? Энэ бас юуны хичээл вэ? Юуны хичээл вэ? Амстердам, Ирланд. Амстердам биш. Яг өгч явуулдаг биш, өмсүүлж явуулдаг гэдэг утгаар шүү дээ. Өмсүүлж явуулдаг. Цаг агаараас үл хамааран заавал энийг өмсүүлд юм ба шүү дээ. Брюк, куртэг, кет. Брюк гэдэг чинь гэхдээ одоо монголчууд юм брюк. Кет гэсэн. Кет юм. Дүүл шаад өөр юм байна. Дугуй өндөртэй холбоотой. Кет, брюк, кет, цов. Нидерланд дугуй бол их өндөг шүү. Дугуй их өндөг. За би усны хувьд тэр чих олон сувгтай устай газар. Ууланд алах уу? Устай. Уул байгаа мó тэнд. Онцгой хичээл гэсэн шүү дээ. Тийм, тусгай хичээл. Хичээл юм биш үү? Тийм, тусгай хичээл. Одоо ч нэг төгөлдөр хорын хичээл гэдэг шиг тийм одоо 10 жилийн хичээлээс өөр хичээл байх нь. Тэгээ тэрэнд явахдаа нартаач бай, боротооч бай, кет, күртэг, брюк гэдэг нь болохоор юу юм? Яг зүгээр даун өмдөг өмдөх юм байна те.
Нөгөө бит эвтэйхэн өмд юм байна тийм үү? Бит эвтэйхэн. Дугуй унах. Ингээд хүмүүсийг бодож яхад нь ингээд дугуй унах хичээл бараг болохгүй байх л та. Тийм. Угаасаа аягүй сурч. Би зүгээр анх зүгээр толгоонд орж ирсэн юм зүгээр сайтсин гэж яддаг шүү дээ. Хотоор аялал хийх ч юм уу гэж бодсон юм. Тэгээ янз янзын нөгөө хөшөөтэй шээж байгаа хүүхдийн доормор тэгсэн чинь нөгөө шээж байгаа хүүхд чинь бэлэгтэй байгаа. Харин яг тэр шиг юм бодохгүй. Тэгсэн чинь за усны готл биш болоод явангуут нь биш болоо авчил. Тэгтээ нэг тийм хичээл нь өөрөө бас онцгой юм байна шүү дээ. Тийм байна. Тэгчээд тэрийг олуулах. Тэгэхээр наа чи нэг юм энгийн юм байхгүй байна. Энэ гурван юм чинь хичээлд нь хэрэглэгддэг юм шүү. Их алхах гад тийм хүл дэвтэйхэн байна. Тийм байна. Тий. Тэгээ курстэй гэхээр гадаа байх гээд байна. Гадаа эсвэл нэг магадгүй эсвэл нэг усаар явах юм бол. Миний бодлоор шорт өмсч болдгоо байх гэдэг юм л да. Өмд гэж байгаа тийм. Тэгэхээр энэ би ил гарч болдгоо юм шүү ямар нэгэн байдлаар. Зүгийн мүгийн байгальд гарах эсвэл хотоор явах. Ногоо хурах. Хичээл байх нь шүү дээ гол нь хичээл. Харин тий. Ногоо хурах гэж хөлрөө ууланд алхах хичээл гэж байхгүй л байх л да. Зүгийн балны хичээл. Зүгийн бал миний бодлоор эдгээр хамгаалтын хичээл. Тэгснэ ингээд цаг агаараас үл хамаарад байна. Тийм тэгэхээр нартаа ч гэсэн өмсгöd байгаа. Нартаа ч гэсэн өмсгöd. Завин дээр өмсөхгүй бол болохгүй. Завин дээр явах байж болох уу? Байж болно. Зав. Жишээлбэл нэг тоглоом нэг attraction парк дээр дандаа цоо өмсүүлдэг шүү дээ. Тэр шиг байж болох уу? Зөв. Тэгтээ тэр цоо гэхээс илүү нөгөө өдөр тутмын хүртдэг шүү дээ. Тийм үү. За. Ус нэвтдэггүй цов биш гүрдэг юм байна шүү дээ. Мэдээж Амстердам бол өгдлөх хаа. Үгүй юм болов. Өгдлөө ш таарал. Гол өгдөл байгаа. Тэгвэл бид нар Нидерландыг бодох хэрэгтэй юм шүү. Тийм л энэ нөгөө тэнцээ чинь нөгөө дөрөв чинь дугуй байна, их сувг байна. Сувгтай устай намд ор газар гэж явдаг. Намд ор тий. Айгүй олон нөгөө юунууд байгаа, нэгдэг, хаагддаг, гүүр энэ төр байгаа. Загс барина гэж яах вэ? Загс барил усны гуталтай явна шүү дээ. Харин би тэглээд одоо эсвэл нөгөө загсны зах орох уу? Кэт шүү дээ. Кэт ч нөгөө годомжаар явахгүй л. Алхаад байна, даарад байна. Хамгаалаад байна миний бодлоор. Өмд нь шорт өмсөхгүй байгаа байхгүй. Тийм бас нэг юм дасах гад. Дасах гад survival mark юм байж болох тийм байна. Тэгэхээр хичээл гэдэг чинь тэгвэл тим юмд сураад байна шүү дээ. Тэгвэл жишээл Японд бол хүүхдүүдийг баг байх за бүгд заавалж ордог нөгөө газар хөдлөх юм тэрний хичээл заадаг гэдэг. Тэр шиг юм биш үү? Тэгвэл үер их болт юм болов уу? Батлаг одоо юу 70 төвшөөс доошоо байдаг шүү дээ. Тийм магадгүй тэгэхээр ингэдэг те. Яаж жишээг нь ус ороод ирвэл чи заавал цунами. Тэгтээ кэт юмнаас гүү зүхтах гад. Юу гэж болох вэ? Бүр энэ доошоо ордог юм байж болох уу? Метро руу гэж. Хичээл шүү дээ гол нь. Юм сурах гад байна. За сая сүүл ирэхэд асах гад байна. Юу байж болох вэ? Яг түрүүний гинт сая дээр. Жишээл зарим барууны улсууд дээр юм хичээлүүд байдаг шүү дээ. Хүүхдийг ялангуяа дээр үед бол цүмийн дай эдэр гарах үед яах хэрэгтэй вэ гэж доошоо оруулт. Нуувчнд ороход магадгүй тийшээ орохлоо ч ингээд зузаан хувцастай байх хэрэгтэй гэдэг ч. Тэр шиг онцгой хичээл. Ер нь бол яг survival юм. Survival юм байна те. Онцгой хичээл. Гэтэ тэр хичээл ингээд хүн болгон заавал суудаг хичээл юм уу? Хүн болгон заавал суухаар одоо Японых шиг газар хөдлөлтөг онцлог нь өөрөө тэнд юу байна гэдэг л байна л да. За дайн та албаттай юм гайгүй те. Миний бодлоор газар онцлог гэвэл үерээ усал ах хэрэгтэй. Тийм байна. Үерээс тэгвэл нуувч. Намдор. Үерээс харин нуух биш дээшээ алхах хэрэгтэй юм шүү. Тийм байна. Уул руу гүөх юм болов. Үер бол уулыг юм. Тийм байна. Уул руу юм. Уул ястай ховор доо. Би тэгэж ерэн сонссон. Өндөрлөг газар. Тэгш намд оргоод. Тэгвэл тэдний Нидерланд гэдэг чинь хавтгай газар гэсэн үг л ер нь. Үерээс аварж байгаа чинь тэгвэл тийм өндөрлөг зүгээр юунууд байдэ? Цамхаггүй байд юм шүү. Тийшээ авируулдаг гэж байшин авирах гэж болох. Дээвэр дээр авирж. Дээвэр дээр өндөр байшин дээр уулч магадгүй ингээд зууралцдаг гэж юу. Одоо ингээд тэр чинь ийм юмар авирах нь шүү дээ. Оо шатаар. Тийм. Өндөр газар руу гарахад хэрвээ уул байхгүй бол ингэж гарах гэдэг шүү дээ. Тэгвэл өвдгөө нийл гараагүй байх хэвээр тэр гэлөө. Шатаар авирах. Survival дасгах гэсэн. Өмд байгаа даа л та. Өмдтэй ингээд өвлөхөөс яг тийм нэг дизастертай хэсэг. Тийм байна. Дизастертай холбоотой сайлх байж болох уу тэнд?
Тэжиж бол нөгөө терм бид нар Тэрмтэй салхи ихтэй тийм. Автгаа гэдэг утгаараа бас салхины уусаа их болчихж байгаа. тий. Ааха. Хүүхдүүд тэгэж байна. Үер болоод ирвэл байшингийн дээвэр рүү авирах хичээлээ. Одоо овцоо амслаа гэж хариулсан. Оргил руу мацах өөрсдөө аврах тийм юм байл л да. Амстердам чи ер нь бас нөгөө нарийнхан байшингуудаар бас алдартай шүү дээ. Нөгөө ийм гогцоотой асуул орж ирсэн шүү дээ. тий. Толгой юм ач. Толгой дээш нь ороод багцаа тий. тэгээд айлууд ингэж амьдэрдэг нөгөө. Ингээд ийм нарийнхан юмд дээшээ амьдэрдэг. Ягаад гэвэл нөгөө татвар нь талбаагаараа байдаг болохоор дээшилж амьдэрдэг. Ингээ өргөөшөө биш дээшээ сунж амьдэрдэг. За тэгвэл тэгэл явчих л да. Дээшээ авирдаг л. Үерээс survive хийх. Үерийн үед дээшээгээ гарах уу? Тэгээ бид нар survival гэхлээр чинь бас хүлээж авахгүй л байна. Survival чи өөрөө угаас өгөгдлөндөө байна л да. Үерээс сэргийлэх хичээл гэж үү? Одоо нөгөө нэг юу гэж байдсан шүү дээ. Гамшигаас хамгаалах сургалт гэдэг хичээлийг хариулт уу? Манад явдаг шүү дээ тэгэж. За тэгээ. Гамшиг буюу үер гэж үү? Өөрөө үерийн аюулаас аврагдах юм тийм шүү. Тэгээ күртг нь хөвдөг юм хийцтэй. Күртгийн өнгө яриаггүй шүү дээ. Хайрлаас босгоо. За хайрлаа. Энэ нь болохоор юу юм бэ? Амстердам хот нөгөө сувг шууд уугаас амар ихтэй шүү дээ. Хүүхдүүд унаад усан их энддэм байна. Тэгэхээр тусгай хичээл нь болохоор сэлэх өмсч явж байгаа хувцас нь болохоор ямар ч хувцастай байсан үед сэлж сургадаг байна. Ер нь бол тийм нөгөө сувгаа ярьж байгаа хаяад байгаа дипри алгацсан. Тийм байна те. Тэнгуул зүгээр сэлэх хичээл юм биш. Сэлэх хичээл мөртлөө тэр нь ийм зөв хувцастайгаа сэлэх хичээл юм биш. Тийм байна. Яг очоод бол нөх хувцас тайлбар сэлчих сэлээ сурцсан. Гэхдээ аав ээж нь сэлээ сурцсан юм чинь чи хувцастай явж байгаа унахтаа ч гэсэн ингээд хувцастайгаа сэлээ сураарай гэдэг тийм. Өөрөөр хэлбэл гинтийн хүнд төгсөлд сэлэх. Ер нь бол яг хоолол юм байна. Энэ бол би бол өгөхгүй байна. Өөрсдийнхээ хариултанд бол. Ягаад гэвэл бид нар сая бид нар бол хариулж чадахгүй. Дээшээ авирах гэдэг шүү дээ. Авирах ч юм уу тийм байна. Яг бид нар зузаан хувцас. Усанд унна гэдэг имийг л бодсон гол сувг муугаа ярьж байгаа. Сувгаа бол ярьсан те. Тийшээгээ чиглэлцэн бол бас олж болох юм. Гамшигаас хамгаалах сургалт биш болчих жоохгүй наа чинь зүгээр сэлэлтээ сургалт болчих жоохгүй. Тэгэхээр манай хариулт биш л гамшиг биш те. Ус нь бол байж байгаа аахгүй юу те тэнд. Гинт тохиолдоогүй болохоор. Баярлалаа гоё асуулт байна. Гоё асуулт байна. Баярлалаа. Тэгээд бас аз болж энд ирчих юм бэл. Хувцастайгаа байсан ч гэсэн сэлж сурах гэдэг нь л ер нь. Тэгвэл тэд нар нь өөрсдөө дараа байх нь шүү дээ. Хамгаалалт биш бүр харин ч саад байх нь шүү дээ. Тийм байна. Зүг. Яг тийм хинт чи дундуур нүгж болохоос. Тэр. За quiz master-ийн асуулт. За энэ бас яг вэ тэтгэхгүй. За энэ артлын юуг нь дараа л ярих хэвээр. За Францын Лион хотод таранбайг ухаалгаар ашиглаж нэгэн бүтээгдэхүүнийг сурталчилжээ гинэ. Энэ Японоос гаралтай бүтээгдэхүүний зөв нэрлэл нөө гинэ. Бүтээгдэхүүн юу вэ л гэж байна. За таранбайг ашиглах Лион хотод за трамвайг ухаалгаар ашиглаж бүтээгдэхүүн сурталчилсан байна. Японоос гаралтай энэ бүтээгдэхүүн юу вэ? Брэнд биш бүтээгдэхүүн тийм. Тийм ер нь бол брэнд биш бүтээгдэхүүн. Гоё санаа зүгээр. За суши гэж болох уу? Яг Лион хот. Тромботой яаж холбогдож? Яг нэг маркетинг дээр чинь нэг тийм аргачлалууд байдаг шүү дээ. Gorilla гэдэг нөгөө хүний бодоогүй газар нь бүтээгдэхүүнээ одоо огтлцож байгаа цэг болгон дээр нөгөө өөрийнхөө рекламыг байршуулах. Тэгэхээр трамвайгаа ингээд будах ч юм уу одоо ингээд дүрслэгтэй суши явж байгаа суши. Баян явж байгаа. Нөгөө өөрөөр хэлбэл одоо нөгөө юу гэдэг вэ ийм нөгөө ийм замтай. Тий, замтай ресторан шиг тий. Байж болох юм зүгээр. Трамвай гэхэлэр нэг тийм л юм орж ил зүг. Надад шууд санаанд юу л орж ирлээ. Сонин тарах л гэж орж ирлээ. Гэтэ Японд үүсээгүй гэдгээрээ гол юм байна л да. Японд үүссэн гэлөө. Тий, Японд үүссэн. Японоос гаралтай гэсэн баха. Японоос гаралтай бүтээгдэхүүн зүг. Трамвай гэдэг юм тий хамгийн гол нь бас. Тийм трамвайг ухаалгаар ашиглан нэгэн бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Яг ухаалаг одоо эргээд энэ сурталчилгааг нь харахаар ухаантай биш үү гэж. Харин тийм л хэлэхээр гэсэн багхгүй. Трамвай дээр нэг сурчлагаа явсан бөгөөд тэр Японоос үүслэх бүтээгдэхүүн сурчилсан тэр нь ухаалаг байсан л гэсэн үг юм биш үү? Ямар бүтээгдэхүүн байсан бэ л гэсэн үг юм биш үү? За дэлхийд алдартай бүтээгдэхүүнүүд юу байна? Японы. Та хотын мэдх юм уу? Лион хотын ер нь урагшаа юу хаашаа? Мэдгүй. Урагшаага юм болов. Одоо тэгэхээр хотын дотор явдаг трамвай гэхээр чинь тэгэл нэг юм юм уу шиг. Гэхдээ хотоор нь л бодож л тавтай тий. Тэрэндээс нэг чухал биш л ахал та. Тий. Трамвай л хамгийн гоё трамвайг яаж ашиглагдсан бай гэдэг л байна л да тий. Японоос гаралтай алдартай бүтээгдэхүүн. Тэгээ алдартай гэв шүү дээ.
Гэтэ алдартай байж ш тэр чинь аль Францад очиж бүтээгдэхүүн таних байгаа. Брэнд бол окей өөр асуудал. Бүтээгдэхүүн нь алдартай гэдэг шүү дээ. Тийм байна. брэнд биш гэхээр чинь. Тэгэхээр одоо жишээл Шинкансен за тэнд Францад тэрийг яана гэж ямар юу ах вэ? Ялангуяа трамвай дээр. За өөр Японоос гаралтай чи фотоаппаратууд саке. За тийм саке гэхдээ трамвайтай яаж холбох уу гэж бас боддог. Шингэн зүйлэгтэй. Фотоаппарат гэхэлэр байж болно. Nikon, Canon ч гэдэг юм уу, Sony. Тэгэхээр арай брэнд. Sony-гийн юунууд л. Таранбай дотор чинь хүмүүс зүгээр ингээд суугаад зорчоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр таранбайг тэгвэл дотор нь байгаа хүмүүст ашиглаж уу, гадна талаас нь ашиглаж уу гэдэг бас байна. Тий. Гадна талах л та. Таны хэлж байгаа шиг суши биш шэр гадна талаасаа яваад нь шүү дээ. Индүү бас байж болж чинь тий. Индүү ялангуяа трамвай ч юу шүү дээ. Дугуун л оголохос ерөнхийдөө ингээд ийм газар дээр явж байгаа юм шиг харагдаж дугуй даалд харагдаж шүү дээ. Тоос орогч. Тоос орогч гэхдээ Японд үснэ үү? Би зүгээр нэг бас нэг юу сандгийн тэн дээр нэг тоос орогч юм шүү. Таранбай чи ингээд дээрээ бас нэг юм юутай шүү дээ. Тэрийг ингээд юу ашиглаад. Бас нэг яг трамвай ашигласан яг тиймэрхүү алдартай реклам гэвэл штрих байдаг шүү дээ. Арилгаж байгаа юм ингээд дарж цагаан байгаа зам зураас явж байгаа тийм алдартай юу байдаг. Гэтэ тэр Лионд байсан нэг юм мэдгүй байна. Штрих нь гэхдээ Япон нуугүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй. Ер нь Японоос гаралтай ах шүү. Штрих. Толгой төхөд байна нөгөөч. Би нөр юм хайр. Дээр нэр нэг цахилаан авдаг шүү дээ. Заавал яг янз янз байгаа. Доороос авдаг ч байгаа. Гол нь одоо яг л доотлих бол гадаргуунд тэгших юмар л ингээд нэг хөвөл яваад шүү дээ. Дээрээсээ авдггүй ч ингээд дээшээ гоцоолгоод юм босгоцсон ч байж болох л байхгүй тий. Хумсны лак байдаг тийм рекламууд трамвай ашиглаж яснаас. Гэтэ хумсны лак бол арай тийш явахгүй байх. Тийш явахгүй байх. Япончууд бол тэр их тоос орогч байж гэн, индүү байж болж илаа, суши. За та хэд ярьж байгаа ярианд л дурддагдсан шүү зүү харилт. За ер нь гэтээ тэр жомолцыг нь хараад бараг тэр л ах гэж би бодож л байна гэсэн. Тэгэл тэрийгээ сонгол. Гол нь яг миний бодлоор зөв бол яг нөгөө нэг ухаалаг гэдгийг бол та хэд олоог байх шиг байна. Гэтэ одоо тааврын дунд бол зөв харилт ч юм. Орж ирсэн юм те. Ухаалаг одоо жишээ нь яг ухаалгүй гэж бас ярьснаа бодож үз. Яавал ухаалаг байх вэ те? Нэг маркетингийнхний нэг зайл байгаа шүү дээ. Энэ ямар зүйн ашиглаа вэ? Юу ах юм бэ? Нэг трамвай ашиг түрүүч ярьжсэн шиг бас нэг алдартай сурталчилгааны нэг хэлбэр нь. Трамвайнда ингээд хог тарьж байгаас бол зураг зураад яваад байгаа юм. Явуулчаад араас нь баллуурны тийм бас нэг юу дээ. Компанид ажиллаад дээ. Арилгаж байгаа. Тэгэхээр тэрэн шиг скол нэг нь урд нь хог хийж байгаа бол араас нь сороод ч юм уу явсан байх гэдэг шүү дээ. Тэгээд ухаалаг байна гэж боддог. Тэг хүмүүс хараад ухаалаг байна гэж хэлхийнэ шүү дээ. За юу ухаалаг? Таранбай явахдаа юу цэгцэлж болох вэ? Өөрөө зүгээр хүн заавал гар оролцохгүйгээр зүгээр л газар л хороо шүү дээ. Дуурдаг үлээ. Сигнал өгдөг лөө. Богоо шиг бүү гэдэг. Трамвай гэхээр би бас зүг буруу гэж үзлээ. Трамвай тийм галт тэрэгшил. Тийм галт тэрэгшил. Хотын доторх галт тэрэг байхгүй. Гэтэ бас яг ялгаа нь нөгөө троллейбус шиг шүү дээ. Ямар нэгэн юмд ингээ холбогдож байх хэрэгтэй. Дээрээ доош. Дээрээ доор. Юуны Сан Франциско энтрих чинь бол доороосоо тог авдаг баг. Дээр нь юм байдгүй шүү дээ. Нөгөө дэшиг яваад гэдэг. Өгсөөл уруудаал ингээл яваад байдаг. Хариултаа сонсох юм бол та нэрээ бас олж ил л үг дээр тий. Гадна талбай хэлчихсэн шүү. Сая бол юуг нь дурдсан яригдсан. Индүү юу. Гэтэ ухаалаг гэдэг партаа олчвол тий. Гол хариулт нь тэр байхгүй. Тааж бас олмооргүй байна л да. Штрих энэ тэндээс юм авахгүй байна заяа. Индүү тоос орогч хоёр бол тогоо аваад байгаа. Бас адилхан одоо нэг юуны хувьд. Тэгээ одоо ажиллагааны хувьд. Тэгэхээр тэр хавьд байх магадaltaй юм байна да. Нөгөө залгуургүй индүү гэж болох. Штрихийг аваа хийчи. Явхтаа залгуураасаа салаад өш нөгөө робот тоос орогч юм байт юм уу? Японыхоо. Мэдгүй тийм л баг. Тэгтээ бид нар дурдаагүй те. Тий. Энэ нөхч дурдсан гэдэг. Тоос орогч. Дөрөв тоос орогч байсан, индүү байсан, штрих байгаад ямар ялгаа байгаа. Ялгааг л тоос орж байгаа шүү дээ. Газар явж байгаа гэдэг утгаараа л те. Нөгөө робот ч нөгөө нэг яг нэг замаар ангиад байдаг. Замын сануулчин гот. Тэнгүүд трамвайч бас яг нэг замаар ангил яваад гэдэг.
Гэтэ ер нь бол миний бодлоор хүмүүс ухаалаг гэж шийдсэн бол зүгээр ингээ хажуунаас нь хараад ч юм уу дотор нь байгаа ч юм уу тэлж байгаа бах. Зүгээр л хүн хараад ухаалаг реклам явж ийн гэж. Вау. Тавч гэж Япон ч ер нь тэр хоёрыг үүсгэсэн байх магадaltaй юу те энд дүү хоёрыг тоосорогч бол илүү нөгөө баруун тишээ байж магадгүй л хэл те. Бодож байна илүү тэр Англи Америк явуул баг. За Кимононоос нь бодвол энд дүү байж магадгүй. Тий, энийг л энэ нэ. Тоосорогч явцаас юм болоо. Японч чинь тийм амар. Торнадо гэдэг нэг Трамбаны хэлбэрийг бас бодоход бас хэлбэр бас айгу ухаалаг онсон байна. Сая сурчлагыг нь харсан. Сушил гарах гэдэг юм л та. Суши дөрүл чинь хэлбэрээр бол. За эндүү таны байгаа газар гэдэг байгаа байхгүй. Таны байгаа газар очино гэж үзэж байгаа юм болов суши. Delivery юм болов. Хотод чинь ирлээ. Тий суши delivery юм болов. Харин та байсан газар хүрч өгч гэдэг юм уу? Ер нь суши нь бол угаасаа баталгаатай Япон байгаа дээ шүү дээ. Нөгөө хэд нь Япон гэдгийг бид нар мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Тий. Тэгээ суши дээр тогтдгоо. За нөгөө нэг танаа багийн дүрмээр анхны орж ирсэн. Смарт зүйл нь юу юм? Наад өгч смарт. Тэгээ хамгийн гол нь би тэрийг л нэхэд байгаа шүү. Тавган дээр тааж орлохтой биш. Тавган дээр явчих. Нөгөө юу байгаа штэ. Шугам дээр явдаг тавган дээр ирдэг штэ. Тий. Тэр юм биш үү? Тэгээд тавгтай юм шиг өөрөө ингээд хормоо тавиад явж ирээд. За тэгж. За эцсийн хариулт тэгж өгч байна. Тавган дээр тавьсан суши нөгөө бэлтеруудаар явж байгаа. За суши бол зөв өө. Сушиг сурталчилсан. Гэхдээ тэр нөгөө хөдөлдөг явдаг гэдэг бол яг зөв логик нь бол биш байна. Суши яаж сурталчилсан бэ гэхээр богоон бүр нэг сушины рол шиг хийсэн байна. Рол маягаар. Одоо ингээд цагаан будаа дээр нь нэг загас явдсан шүү дээ. Тэр нь ингээд трамвайны богоон бүр өөр. Одоо нөгөө нэг гэдэг чи үсрээд хоёр л байгаа шүү дээ. Хоёроос их трамвай байхгүй шүү дээ. Тэр нь урт юм байлгүй. Трамвай чинь тэгвэл урт биш нөгөө. Тэгэхээр галт тэрэг болчих шүү дээ. Тий. LRT эднэр болчих. Бати ярин нэг цөөхөн нэг юм хоёр л байгаа байхгүй юу трамвай чинь. Тэрнээс уртаж болохгүй. Тэрийг өөр тэгж хийсэн. Дээрээс нь хамгийн ухаалаг юм нь нөгөө хоёр троллейбусны юмыг савх болгосон. Тэгэн гутлаа тэрийг хайччихсан бүгдээрээ. Тийм байна. Тэгснээр тайд үгэнд яриад байгаа байхгүй сушиг аим хурдан мэдсэн ирнэ. Тэгснэ ингэж юм шүү дээ. Одоо юутай тунаата тэгснэ сам орхотой гэж юм. Ийм хоёр өөр төрөл байх. Дээдлэх нэг нь төрөлжүүлсэн шаалман нэг нь тунаа тэгснэ трамвай нь өөрөө цагаан. Тэгээ хоёулынгийнх нь дээр ингээд савх байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгэхээр яг ухаалаг гэдэг нь л тийм байна гоё. За дүнгүй таны харуулж орсон санаа чинь зөв юм байна. Гэхдээ бас яг тарамбайг ашиглаад эндүү ч юм уу тоосорч юм уу хийж болох нь шүү дээ. Бид нараас маркетингийн санаа өгөөж байгаа юм байна. Яг олон тийм юу байдаг байхгүй. Жишээнүүд ингээд бид нар харахаар ямар манад ийм байсан бол ингээд манайх троллейбус явах болсон дээ. Бага шүү дээ. Одоо юу? Бага баха. Үгүй ээ. Явахгүй. Урт автобус ирсэн сараа байхгүй. Соо ширэн болчихсон. Троллейбус гүмэ хэзэгтэй нэг урт автобус нь төв гудамжаар явж байгаа шүү дээ. Тий, урт автобус нэгдүгээр тавьж хоёрдугаар троллейбус шиг зүгээр гаргаж иж маркетингийн байдлаар гэж ашиглаж болох нь шүү дээ. Саяных шиг. Тий. Яг тэр хэлбэрийг харахаар яг ингээд зураг харахаар бол яг л байна л та. Ингээл бондгор тийм байна. Тэгснэ тусдаа рол болцсон. Тэгэд бид нар тэрийг бас нөгөө бодог энэ чи хоёр байж болно шүү дээ. Бодоогүй байна. Дандаа нэгээр бодоцсон. Надад бол ягаад ч юм тэр нэг юм ганцхан ширхэл тарамбай явж байгаа л төсөөлөлтэй л да. Кинон дээр гардаг осморс их ч юм тийм л юм орчихлоо юм байна л да. Одоо тэр нөгөө нэг саманд явдаг ч юм бол зүгээр юм бэлгэдлийн чартай зүгээр юм ганцхан л юм толгоол байдаг шүү. Тэгэл тэр нэг л явж. Одоо чи энэ бас нэг хөлбөр ах шүү. Тийм байна. Тийм байна. Наач бол яг гоё яригч. Энэ л яг ингээд яагаад бүндгэр зургийг оруулахгүй. Ролоор тийм байдаг тийм доор нь оруулж. Энэ л Москва. Наач гоё асуулт байна. За гурван асуултын хоёрыг нь хариул. Үгүй нэгийг нь хариуллаа. Хоёр дээр нь алдлаа. Саяныхыг бол нэгийг дөхөл. Тий. Тэгсэн. Яг го бас нэг л дөхөл хоёр сайн ярьж гин уг нь те. Нөгөө яг сүүлийн шийдвэр нэг болоод ороод бас дажгүй залгууч дээ. За маш их баярлалаа. Баярлалаа. Энэ түрэлд манай дөрөвдөх дугаар маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бол бас Graviton баг болон даргын хавийн нутгийг үүсгэн байгуулад одоо агарыг бас төлөөлөд базж байгаа төлөөлөд бас манай ганаа маань оролцлоо. Graviton багийг төлөөлж Батчаах маань оролцлоо. Баярлалаа. Тэгээд дараагийн 7 хоногийн дугаараар бид нэр дахиад 2 өөр багаас урих болно. Гэхдээ ер нь ингэж явж байгаад эн чинь бас нэг урилга маань дахиад авцах байхгүй юм. Жишээ нь одоо Graviton-аас ч юм уу агараас ч юм уу дахиж хүмүүс оролцоод
та хэдээс арай өөр өнцгөөс ярих нь. Камергүй нэг квизийн дараа ярих, камертай ярих ч өөр юм байна. Бас ярьж юмар юм байна те ингээд юм аа. Эсвэл бас яг бисаа бодсон чинь зүгээр спешиал гэж хийгээд тэрэн дээр ямар нэг юм ярилцахгүй зөвхөн асуулт асуудаг бас контент бас байж болно тийм. Тэгэхдээ ингээд арай олон хүнтэй зургуулаач юм. Тийм. Бас болно. Гол нь нөгөө нэг би цэнгээд байна л да. Quizcast гэдэг нь өөрөө тийм бас гоёор орж ирж болж байгаа хэрэг. Тэгээд тоорондоо инглээд иглээ гэлээ. Би ч гэсэн камера хаач тэгээ яритээ. За гэрэлж контр гэрэлж унтрлаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баярлалаа. За баярлалаа.